туранхаа байж ижил нэг өөрөө болж байгаа юм шиг нэг эмхтэй цэвэршил буюу эм дааврын одоо тэнцвэр авдагдаад унж эхлэхтэй холбоотой байна. Зөвхөн ээжүүд биш аауд ч гэсэндээ ингээд өөрийнхөө хоол хүнс амьдралын хэм маяг Хавдар судлалын эмнэлэг одоо харцах шиг болчлоо гэл ингээ яриад байгаа нь. өчтөвч өвчл нөгөө урдных шиг л ингээл турахгүй байна. Урд нь хэрэгжүүлдэг байсан юм ерөөсө болохоо ажиллаа хэмжиндээ орж чадахгүй байна бид нэг л Энэ үйлдвэрлээд байгаа юм чинь тэгвэл яг нөгөө органик төвшөндөө хүрж гин үү те? Сайн бацгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн бацгааны өрхөн мөндөд сонсогчтой. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээрээ өөртөө хайртай эмэгтэй гэсэн сэдвээр ярилцгаар хоол зүүж Аззаяг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Тандаас энэ өдрийн мэндийг хүргэе. Ойлаас олон жилийн дараа эргээд олдож байна. Харин тий. Анх нэг ангаахын Одонгой профессорын сургалтын дээр эрүүл мэндийн заан уул сургалтын дээр бараг хөтөлчөнд 10 жилийн өмнө Тэгсэн тий. Яг Монголд анх дөнгөж ирсний дараа уулзж байсан. Тийм байна. Тэгээд олон жилийн дараа бас уулзаад подкаст ярилцуулсандаа их таатай байна. Тэгээд бас сүүлийн хэдэн жил тантай уулзсангүй тэгээд сураг сонссон одоо гадаадд байжгаад Ирландд тийм ээ байж байгаа саяхан ирсэн юм байна. Тэгэхээр нэг хоол явсан хүнээс үгийн сонсоо гэж. Тэгэхээр бас яг энэ хоол зүйтэйгээ холбоотой, за эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шимт хичээлтэй холбоотой. За тэгээд дээрэс нь таны байгаа тэр одоо баруун Европ байгаа нутгуудад энэ чиг хандлага ер нь яаж хүлээж авч ийн хүмүүсийн амьдралын хэм маяг энэ талаас нь бас сонирхолтой яриа өрнөх байхаа гэж би бас хөвдөө бодож байна. Тэгээ бас яг танаас одоо тэнд байгаа амьдралын хэм маяг нөхцөл байдал ерөнхийдөө ямар байдаг вэ? Эмэгтэйчүүд талаас түлхүү ярих юм бол. Ерөнхийдөө миний бас буцаад явах болсон шалтгаан нь ер нь бол эхэндээ нөгөө хоолцож азаагаараа одоо сошиалоор дамжуулаад надад өөрт тулгарч ийсэн. Би өөр анх 2 хүүхдээ айгу ойр гаргачаал нөгөө хүүхдүүдтэй ямар өвтэйхэн хоол хүнс өгөх үү? Яаж хангалттай шимт хичээлийн нөгдөг юм бэ? Органик хүнс авч чаддгүй, заавал гадаадын юм идэх юм уу гэл тэр өөртөө өдөр болгон тулгарч ийсэн асуудлаа шийдэхийн тулд би өөрөө хоол зовх хандлага орсон. Тэгэл интернетээр юм ингээл англиар янз бүрийн юм сонсон. Тэгэл хоорондоо гурил идэх хүн байна, идэхгүй хүн байна гэл ингээл ГМО гэл маш их юм төөрөгдөл надад айгүй их. Ер нь бол нөгөө миний сэтгэл готрлын төрсний дараах сэтгэл готрлын айгүй том бүрэлдэхүүн хүүхдүүдэд яаж өвтэйхэн хооллох болж байсан. Тэгээд тэрнийхээ очрыг олох гэж хоол зовх хандлага анх орж байсан л та. Тэгээд тэрийг аас монголчуудаа ээжүүдтэй Монгол гэрийн галтгоонд те шимт хичээллэг хоол хүнсийг ямар хэлбэрээр байжуулах юм заавал тэр гадаадын юм байх юм уу төсвөөс хамаарахгүйгээр бид нар яг Монгол гэрийн галтгоонд ямар хөө байдлаар шимт хичээллэг хоол хүнсээ авч болох юм бэ гэдэг одоо үйл хэргийг мэдээллийг сургалтыг зөндөө өгчээсэн. Тэгээд ер нь 5-6 жил өнгөрсний дараа нэлээд завгүй Монголд амьдарсан те тэгээд хөөрхөн хүүтэй болсон өөрт маань эрүүл мэндийн аягүй асуудлууд тулгарч эхэлсэн. Дээрээс нь бас олзож азаа нэг мөчлөг ингээ ихний нэг шимт хичээл хоол хүнс тэнцвэртэй хоол гэж юу юм гэдэг юм ухагдхуун бас нэлээд төгцсөн. Дараагийн зүйл нь юу юм болоо би энэ хүмүүст яг ямар мэдээлэл хүргэх юм болоо гэж ерөнхийдөө эргэлж хэлжсэн л та. Тэр эргэлхийлэл маань намайг буцаад Англи Ирланд руу одоо аваадсан санаандгүйгээр. Тэгээд сүүлийн 3 жил ер нь миний судалсан хоол зүйн ухаан өөрөө функционалны ангаах ухаан буюу functional medicine гэдэг ийм ухагтгуун дээр суурилсан байдаг. Functional medicine ерөнхийдөө яадаг вэ гэхээр одоо ерөнхийдөө жирийн ангаах ухааныг эмийн хэрэглээгээр их хвчлэн нэг зориурыг дарах гадтай байдаг талтай тий. Тэгэхээр functional medicine болохоор эрүүл мэндэд нөлөөлдөг бүх хүчин зүйл хоол хүнс, дасгал хөдөлгөөн, унтал, дамралт, хүрээлэн буй орчны бохирдол тий. Бидний бичил биетнүүдэд эрүүл мэндэд нөлөөлдөг бүх хүчин зүйлсийг харж үзээд энэ өвчлөл зориур юунаас эхлэлтэй юм бэ гэдгийг ингээд нэг үндэс суйрлуу нь хөөж явдаг. Тим ангаах ухаан. Тэгээд тэрнийхээ одоо нөгөө нэг гүнзгийрүүлсэн яг өвчлөлтөөр суурьсан сургалтуудыг хийж эхэлсэн. Ер нь агсан шигтний сургалтууд гэсэн үг магистрийн төвшин. Тэгэхээр 6 модулийнх нь 3-ыг хийлээ. Тэгээд надад өөрт одоо төрсний дараа нь 37-ны жил дээр яг ковидын үеийг төрж таарсан. Айгүй ялах бета ахта ковидыг туссан. Вирус тусаад миний тархины үйл ажиллагаа маш удаачирсан. Тэгээд өөрөө бас жирэмслэлтийн үеийн тодорхой хэмжээний өтгөн хаталт, витамин D-ийн дутагдaltaй холбоотой тэрийг аль тэр үедээ мэдгүй шүү дээ. Төрснийхаа дараа шинжилгээ нэг илрүүлэг гэлээсэн чи илэг өглөөд эхэлсэн. Монгол эмэгтэйчүүд чинь жирэмсэн байхдаа айгүй хөцөс
цөсний чулуутай болд юм биш үү? Цөс өөрчлөлтүүд эхэлсэн. Тэгээ нөгөө яг нялх биетэй дүнж төрснийхэн дараа ковид айсан юм тархины үйл ажиллагаа. Хүний яриаг ингээд шууд ингээд процесс хийгээд сонсоод ингээд тархи маань ингээд гүйцэж чадхаа боллоод. Тиймэрхүү нэлээд эрүүл мэндийн асуудлууд, сэтгэл санааны асуудлууд тэгээд нөгөө манай баг айгүй тийм нойр муутай. Ер нь эхний 2 жил ер нь нойргуудч удсан. Тэгээд энэ бүхнийхээ үүр цус багталтай. Цус багталттай 3 жил явсан. Тэгэл тайруулж үзээл, төмөр тайруулж үзээл, BR2 тайруулж үзээл, янз бүрээр ингээл үзээл. Ерөөсөө сайжрахгүй. Тэгэл нэг юм толгоо өвчтэй, нэг жоох нэг юм толгооны өвчтэй тийм нэг им уухтуудын биш ч гэсэн тийм. Тэгэл нэг юм ус унаал юм жоох юмсэлдаатай ядраад. Тэгэхээр энэ бүхэн маань надад одоо бол энэ бүхнийгаа одоо өөрийнхөө functional medicine, хоол, хүнс, амьдралын хэв маяг, сэтгэл санаа, бясалгал, за тэгээд хэрэгтэй өөртөө шаардлагатай шин тэжээлээ нөхөд ингээд тэнцвэржүүлж ингээд тодорхой хэмжээгээр маш сайн сайжруулад ингээд явсан. Тэгтээ надад энэ толгуурлсан одоо зүйлийнхэн одоо үр дүнд ерөнхийдөө эмэгтэй хүмүүс ингээд амьдралынхаа мөчлөгийн хувьд нийтлэг толгардаг иймэрхүү зүйлсүүд байд юм байна. Тэрийг давж туулахын тулд яг яаж нэг эмээ хамааралгүй болчих тийм. Тэгээд өдөр тутмын амьдралынхаа чанарыг одоо хэрхэн сайжруулахын тэр одоо өөртөө тулгарч байгаа тэр зовир шинж чинь бие организм тэнцвэр алдсан нэг чимээл байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг бас хүндэлж хүлээж аваад өөртөө цаг зав гаргаад өөрийгөө одоо тэр хэрэгтэй зүйлсээр нь ингээд тэтгээд өөрийнхөө тэр зовир шинж тэмдгийг сайжруулад эрүүл мэндэ одоо өдөр тутмын амьдралаа одоо сайн сайхан ээж тэгээд happy тэгээд хөнгөн сэтгэл санаа одоо ядрал багтаа энэ төр хаа гэрийн бүхэл юм болдоо шүү дээ. Тэгэхээр энэхүү мэдээллийг олж авах гэж зориод тэгээд сурсан сургалтууд тэгээд буцаж очсны дараа ерөнхийдөө эрүүл мэндийн тренд хаашаа явж байгаа судалгаа юу байгаа инстаграмаар бидний сонсож байгаа юм яг бодит судалгаа шинжилгээнд дээр яг ямар байдлаар орж иж байгаа тий энэ зүйлсүүдээ ингээд хоорондын харилцааг ингээд хараад өөртөө тулгарсан юмаа даван туулаад тэгээд за окей 35-аас дээш насны эмэгтэй хүн бид нар цэвэршилтийг 50 хүртлээ би лав цэвэршилтийн талаар 50 хүртлээ би лав бодохгүй юм баг гэж бодож байсан чинь цэвэршилтийн өмнөх үе гэдэг концепт 35 наснаас эхэлдэг юм байна. Яг үнэ. Тэгээд бие маань одоо бэлтгэж эхэлдэг байх нь шүү дээ. Тэгээд тэр процессыг бид нар яаж одоо тэнцвэржүүлж одоо биднэрт гарч байгаа энэ шинж тэмдэг зовир асуудлуудаа яаж сайжруулж болох юм. За тэгээ хамгийн гол нь эрүүл чийргээр 60-та 70-та ямар нэгэн одоо зовир суур өвчлөлгүй хамгийн гол нь хүний гарт орохгүй хүүхдүүдэд лайлахгүй өдөр тутмын эмээ хамааралгүй за унлаа гэхэд ясна бат бүх тийм шүү. Тэгээд тархины cognitive function бүр тархины үйл ажиллагаа мартаж санахан гайгүй яаж тийм эрүүл чиргээр та түрүүн ямар үг хэллээ ихгүй хэлсэн дээ эрүүл чиргээр өдөр тутамдаа одоо чадах сайтай амьдрахын тулд одоо 35 наснаас 40-төө 50-таа бид нар юу хийж хэрэгжүүлэх ёстой юм юу бодох юм ямар талаас нь харах юм яаж сэтгэх юм гэдгийг нэлээд нухаж үзэж өөр дээрээ хэрэгжүүлж үр дүнгийг хараад тэгээд сая Монголдо буцаж ирээд орон нутгаар яваад Улаанбаатарт өөртөө хайртай эмэгтэй гэдэг энэ сургалтуудаа хийсэн хүмүүс айгуу сайхан хүлээж авлаа тэгээд энэ талаараа бас тантай ярих чад айгуу их баяртай байна. Тийм яг одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрч тохиодж байна те болоод өнгөрлөө яг энэ цаг үед за дээрэс нь 35-аас дээш насны эмэгтэйчүүдтэй илүү төлхөө ингээд чиглэсэн одоо арга хэмжээ бас хийгээд одоо явж байгаа танд бас их одоо талархаж байна. Тэгээд бас тэр одоо хийж байгаа өөртөө хайртай эмэгтэйгээд одоо лекц сургалтын хүрээнд яригдж байгаа зүйлийг одоо хоёлаа цахим орчиндоо подкаст хэлбэрээр бас ингээд түгээх боломж гарч байгаа надад бас их таатай байна. За тэгэхээр таны хувьд бол 37-таа одоо ингээд бага хөвгтэй гаргажээ. Ер нь бол яг 35-аас дээш наснд бол эмэгтэйчүүдэд бол гардаг нийгмийн болоод биеийн өөрчлөлтүүд бол зөндөө байгаа тийм ээ. Тэгээ яг энэ дээр бол та бол өөр дээрээ жишээ гаргаад өөрөө эрэлт хийглээд тэгээд тэрийг даван туулаад бусдаа тэрийг шинжлэх ухааны суурь онолтойгоор хүргье гэдэг ийм одоо зоригтолтой явж байна. За тэгэхээр ер нь 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд за яг ийм шинжүүд илэрнэ. Биений цаана ийм өөрчлөлтүүд гарна. За энэ үед нь ийм арга хэмжээ аваарай гэдэг зүйлийг яг одоо таны тэр одоо байгаа газарт юу гэж үзэж байна? Ямар чиг хандлагууд явж байна? Чиг хандлага бүр
айгүй шокинг байгаа. Яагаад тэгэхээр 1993 он хүртэл эмэгтэй хүн дээр эрүүл мэндийн клиникийн судалгаа хийгдэж байгаагүй гэдгийг та сонсож байсан уу? Бүр шокинг байгаа. Эмэгтэй хүн дээр клиникийн судалгаанд орох эрхгүйсэн. Бүр 90 он хүртэл. Тэгэхээр урд нь дандаа эрэгтэй хүн бид нарыг ингээд жижиг эрэгтэй хүн болгоод бүх одоо эмийн зааварчилгаа юм явдаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн дээр зориулагдсан судалгаа шинжилгээ тэрийг илүү бидний онцлогт харуулснаар одоо л тэнд ярьж байна. Одоо л дуу хоолой нь яагаад эмэгтэй хүн дунджаар 9.6 жил эрэгтэй хүнээс илүү ийм өдөр тутмын завиуртай, өвчлөлттэй тэ амьдарч байна. Өндөр настай эмэгтэйчүүд. Одоо манай дээр бол эрэгтэй эмэгтэйгийн одоо дундч наслцсан харьцаа 10 жилээр эмэгтэй нь бол урт наслаад байна шүү дээ. Гэхдээ таны хэлж байгаа зөв тав баримтаар ингээд үзэх юм бол 6.9 жил одоо чанаргүй урт 9.6 би 6 гэлсэн. Бараг 10 жил илүү 9 жил илүү эрэгтэй хүнтэй харьцуулахад өдөр тутмын завиуртай нэг юм үе урт наслаад байгаа мөртлөө тэр нь чанаргүй амьдраад байна. Зөв үү? Яг зөв. За. Тэр нь юутай холбоотой юм бэ? Яагаад энэ эмэгтэйчүүдэнд ясны сэргэжилт их байгаа юм бэ? За нас ахихаар хүмүүс эмэгтэй хүмүүс ингээд унаад гэмтэл аваад хугарал авах нь аягүй өндөр байна гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ 50% нь их хвчлэн тэр завиураасаа бала өндөр настай эмэгтэйчүүд 50% нь жилийн дотор нас бардаг. Үлдсэн 50 нь өдөр тутамдаа тэрнийхээ нөгөө боргошгүй дээ гэж бид нар санаа зовдөг шүү дээ. Хөгчүүдийнхээ унаал унчхаар нь санаа зовдөг. Тэр маань өөрөө ясны сэргэжилттэй бүр ингээд шууд холбоотой байгаа байхгүй. Тэгээд үлдсэн 50% нь дунджаар харин тийм удаан өдөр тутмын тэр одоо хугарлаасаа авсан гэмтлээ бүрэн одоо эдгэж чадахгүй өдөр тутмын өвдөлттэй завиуртай явж байна гэсэн. За тэр нь тэгээ юутай холбоотой юм бэ гэхээр одоо өсвөр насндаа бид нар чинь айгүй их одоо өөрсдийнхөө ясны 90% ингээ бий болгодог гэж байгаа байхгүй юу? За тэр үед мэдээж эмэгтэйчүүдэд одоо тэр ясын бат бөх байлгах одоо шимтэж ялэг хоолгонс хэрэгтэй байдаг. За тэгэнгүүт одоо нөхөржгүй нас руугаа оронгууд бид нар жирэмсэн хөхүүл үедээ бараг заримдаа өдөр 500 мг кальцийг за дунджаар нэг 200-аас 300 зарим үед 500 мг гэж байгаа. Кальцийг нөгөө жирэмсэн үедээ хүүхдэд бий болгох гээд хүүхдэд өдөрт өгдөг. Хөхүүл үедээ яг адилхан. За тэгэнгүүт ээжүүд маань тэр одоо олон жил ингээ жирэмсэн хөхүүл яваад, нойргүй яваад ингээд буцаагаад өөрийнхөө тэр одоо ясаа бэхжүүлэх одоо хоол хүнсээ хэрэглээд одоо нэмэлт хэрэгтэй өөрийнхөө тэр бие организмд хэрэгтэй ясаа бэхжүүлэх шимт хичээл нөгч авч чадахгүй тэгээд явсаар агаад бид бүхэн 35-аас дээш насндаа ирэнгүүт цэвэршилтийн өмнөх үегээд нөгөө эстроген даавар прогестерон маань өөрөө ингээд айгүй хэлбэлцээд эстроген даавар маань бидний тэр нөгөө ясны бэхжилтийг айгүй сайн хамгаалдаг байнгут буугаад ирэнгүүт бид нар ингээд яс ингээд бүр ингээд задарч ихэрдэг гэж байгаа байхгүй. Тэгээд явж агаад тэгээд цэвэршилт өнгөрөөд бүр илүү ясны сэргэжилтийн одоо юунууд үр өнгөд бий болоод тэгэнгүүт ингээд өндөр настай явж агаад унлаа гэхэд хугарал нь хурдан тэгээд өдөр тутмын зүгээр ясны сэргэжилтээр ярихад иймэрхүү байдлаар тэгээ энэ мэдээллүүд одоо баруунд маш сайн яригдж байна. Тэр тусмаа яригдахдаа одоо дандаа нөгөө энэ үе сольдог тий өвдөг аарцаг энэ мөр энтер сольдог ийм одоо яг эмхтэй одоо мэрс засалч нар одоо бид нар ингээ ясаа бэхжүүлэх хэрэгтэй байна. Шалчижсэн туранхаа биш те бид нар туранхаадаа биш бид нар булчинлаг байх хэрэгтэй байна. Яагаад булчинлаг байх хэрэгтэй юм бэ? Яагаад ууралаг хүнс илүү бид нар 35-аас дээш наснаа хийх шаардлагатай байна гэхээр нөгөө булчин чинь би бүр тэрийг мэддэг бас булчин чинь бас ясыг ингээ бэхжүүлээ тойроод ингээ бэхжтiin мургад юм ба шүү дээ ингээ томордог. Тэгэнгүүт бид нар ясныхаа гадуур ясныхаа одоо тэр бүрэлдэхүүн болох кальц, магний, витамин D, витамин К, А-га гоё бүрэлдэхүүний нэмээд гаднаасаа ингээд аваад хоол хүнсээрээ байна уу, сайн шингэлтэй хүнсний нэмэлтээр байна уу бид нар зайлшгүй авах шаардлагатай байна тий. Одоо энэ подкастыг үзэж байгаа одоо бага насны хүүхэдтэй ээжүүдийн нөхрүүд нь үлдэн тэр сайныг олоод хүмүүстэй эхнэрүүдтэй оолох шаардлагатай байна. Тэгээд тэрний хажуугаар бид бүхэн заавал одоо хүчний дасгал хийж булчин суух, strength training хийж тэр ясаа ингэж гадуур нь энэ булчингаараа бэхжүүлээд авахд бид нар тэр бас ясны хугарлаас өөрсдийгөө хамгаалах. Тэгээд нөгөө гоёны маань булчин
бидний нөгөө эмэгтэйчүүдийн хувьд 3 дахь том эргэтэн хамгийн чухал эргэтэн гинэ. Тэр их сонирхолтой. Тэр бүр амар сонирхолтой. Би бүр 3 дахь нь гэд бодсон чинь тэгээ ингээ бодсон чинь мэдээж тулгуур эргэтэн. Тэгээд дээрэс нь булчин маань өөрөө бид бүхэн нөгөө cognitive function буюу тархины үйл ажиллагаа гэдээ ярьсан шүү дээ. Cognitive organ буюу бидний танин мэдгүй тархины үйл ажиллагаа тэр мартагнах, зөнөөрөх те шин одоо нөгөө тархины мэдрэлийн эсүүд хоорондоо ингэж одоо нөгөө холбогдох тэр үйл явцад бидний биеийн дэх булчингийн мас булчин cognitive organ гэж аав. Бидний тархи маань одоо булчингаас маань хамаардаг гэж бүр одоо сүүлийн үед айгуу тэгж ярьж байгаа. Тэгээд Instagram-аар бол хүмүүс бол одоо longevity буюу урт удаан эрүүл чирэг амьдрах амьдралын чанар. Тийм амьдралын яг надад өгч байгаа амьдралын чанартаагаар нас нэмэх тий өдөр тутмынхаа тэр олдж байгаа биднэрт одоо хувь цаяагаа тий илүү гоё өөрийнхоороо бүрэн дүүрэн хийгсэн юмаа хийж тий 60-та 70-та би найзтайгаа гараад бүжиглдэг баймар шүү дээ. Ууланд авирдаг бол авирдаг баймар шүү дээ. Өөрөө бие дагаа сандал дээр гараад юмаа авчдаг баймар шүү дээ. Зүгээр ингээ газар суучаад сандал дээрээс өөрөө ямар ч асуудалгүй ингээ босчдаг баймар шүү дээ. Тэр бүхэнд маань бидний саяны ярьсан тэр ясны одоо сэргэжилтээс урталсан сэргийлэх тэр эрдэс минерал бид нар хоол хүнсний нэмэлтээрээ заавал нөхөх. Тэгээд яг одоо 35-аас дээш насны үед бид нар нөгөө булчингийн мастаа анхаарахгүй булчингаа нэмэхгүй одоо тэгээд явах юм бол бид нарт одоо тийм зөвхөн одоо хуугараал тэр өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлөхөөс гадна бидний тархины үйл ажиллагаа мартад санах, ажил хөдөлмөрөөр эрхлэх те энэ бүхэнд шууд нөлөөлт юм байна гэд ярьж байгаа. Тэгээд миний хувьд бол longevity-г нэлээд харсан. Тэгээд яг Instagram-ийн longevity бид урт удаан наслах мундагууд дандаа ерөнхийдөө тийм эрэгтэй хүмүүс аваад байгаа байхгүй юу? Тэр тусмаа гэр бүлгөө. Таас тэрийг анзаарсан уу те? Тэгээд дандаа эрэгтэй хүмүүс аваад байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ за окей. Тэгвэл яг эмэгтэйчүүдийн судалгаа нь юу юм? Эмэгтэйчүүдийн эксперт нь юу юм? Дасгал хөдөлгөөн дээр хүртэл ингээд эмэгтэй хүн нас ахих тусам биднэрт одоо хит юм кардио зоохгүй. Илүү булчингийн масаа яах гэл яг тэр мэдээллүүд ингээд яг судалгааг нь харахаар бүрст дон гэл ороод тэгэл мэдээж би ингээд нөгөө өөрийнхөө ингээд гар цүнхээ үүрэгтэй хүртэл ингээд бүр нэг ингээд түүртэд юу нөгөө хүүхдээ бид нар хүүхдээ үүрэл ингэж түүртэдсэн хүртэл маань энэ бүхэнтэй холбоотой тэгээд өөр дээр маань тулгарсан энэ зөөр шинж тэмдгүүдээ давж гараад тэгээд тэрэн дээрээ хэрэгжүүлсэн зүйлсээ тэгээ яг шинжлэх ухаан яг гадаадын яг сүүлийн үеийн яриа судалгаа хандлага хаашаа явж байна гэдгийг нэлээд сайн судалж байгаа л тэгэл. Тэгэхээр яг таны одоо энэ яриан дээрээс за эхний point бол яс байна гэдэг одоо яриа агуулга гарч ирж байна тийм монголчууд бид нэр ер нь энэ яс сайтай үндэ яс сайтай өгшин шүү гэл. Тэгэхээр ерөөсөө нагахны судалгаач гэсэн тийм ээ. Яс сайн байх нь өөрөө урт наслахтай шууд холбоотой юм а гэдгийг гаргаж ирээд нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр за эмэгтэй хүмүүс бол ясны сэргэжил эрэгтэй хүнээс илүү түлхүү явагдаж байна. Тэр нь одоо энэ биологийн өгдөл буюу одоо цэвэршилт буюу эм дааврын одоо тэнцвэр алдагдаад унж эхлэхтэй холбоотой байна гэх. За тэгэхээр одоо хоёул нэгэн тал байгалийн жамаараа эрсдэл нь өндөр юм байна. За тэгвэл яг энэ дээр шинжлэх ухаанд одоо суурилсан гарц гаргалгаа нь юу вэ? Тэр дааврын тэнцвэрийг хэрхэн хангаж өгөх вэ? Нөгөөтэйгөр тэр ясны нягт бүтцийн сайн байлгахад эрдэс агуулмжийн юмнуудын ямар одоо системтэйгээр яаж явах вэ? Тэр тал дээр нь ойл ярилцъя. Тэгээ. За яг одоо нөгөө яс бэхжүүлэх яг одоо нөхөн үржихийн насан дээрээ жирэмсэн одоо хөхүүл байхаас л ер нь аягүй сайн анхаарах хэрэгтэй. За тэгээ өсвөр насны хүүхдүүдтэй аав ээжүүд бол хүүхдүүд нь нэг аяг өдөртөө нэг аяг сүү уучж байна. Нэг аяг тараг уучж байна тий. Ягаад тэгэхээр тэр өсвөр наснд бүр бидний тэр одоо тэр хүүхдүүдийн 90% нь одоо ясныхаа нөөцийг бий болгож идэг байхгүй. Тэр үе алдчих юм бол айгүй хэцүү. Тэгээд өсвөр насны охтууд дээр ярихад бол мэдээж нөгөө биеийн юм нь ирж байгаа. Тэгэхээр бол төмрийн дутагдлыг айгүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд ер нь нэг юм судалгаа байсан. Манай охин ч гэсэн 12 хүрээд яг биеийн юм нь ингээд бас ирж эхлээд тэгээд юм ирсэн өдөр нь одоо нэг стейк ч юм уу нэг улаан махан хоол идүүлэх тэр маань бас тэрнээс нь яах. Тэгэхээр октоудаа бас хэдүүлээ айгуу сайн анхаарч явах хэрэгтэй. Тэгээд ер нь сүүлийн үед нөгөө одоо энэ сошиал медиа тэгэл одоо нөгөө тураагийн янз бүрийн бэлтмэл тариатай холбоотой нэг туранхай байх юм айгуу уцаад эргээд модонд орчод байгаа байхгүй. Тэгэхээр
хүүхдүүдтэйгээ холбоотой хүүхдүүдийн маань хоолнд хандж байгаа хандлага ямар байна? Хэр их хоолоо идэж гин? Хэрэгтэй одоо ногоо цаагаа идэж гин үү те? Тэрийг ерөнхийдөө эцэгчүүд бас нэг жоохон анзаараад явчихад айгүй зүгээр те. Тэгэхээр бид нар нөгөө ээж аавд өөрсдөө мэдлэгтэй байж өөрсдөө үлгэрлэж л ерөөсөө энэ нийгмийн нуцнаас мэдээлэлээс авч байгаа юмнаас хүүхдүүдэд хамгаалж тэгээд мэдээж нойр сэтгэл зүй гэдээ байж. За яг нөгөө нөхөн үржихүйн насан дээрээ ирэхээрээ бид нар түрүүн хэлсэнтэй жирэмсэн хөхүүл байхдаа дунджаар 300-аас 500 мг кальц ээжээс шаарддаг. Ээжээс шаардж байгаа бол ээжийг бүр ясын те дутагдалд оруулаад яснаас нь кальцийг аваад тэр хүүхдийг одоо бий болгоход тэр сүүг үйлдвэрлэхэд ээжийг бүр ингээд бүр бүх юмын сороод тэр хүүхдэд хэрэгтэй бүх юмын ихэн сүд байж байгааг бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө жирэмслэгээр бэлдэж байгаа тий зөвхөн ээжүүд биш аауд ч гэсэндээ ингээд өөрийнхөө хоол хүнс амьдралын хэм маяг биеийн бохирдлын юм аа ингээд айгүй сайн юу яах хэрэгтэй бэлдэх. Тэгээд нөгөө сая нөгөө ихний хүүхдийн ихний 1000 өдргээд судалгаа байдаг шүү дээ. Тэгэхээр ээжийн тэр идчихсэн хоол хүнс тэр урганд агуулгадж байгаа шим тэжээл хит их сахартай айгүй дуршилтай тийм үедээ тэгээ идээдсэн тохиолдолд тэр хүүхэд угаасаа ер нь юм архаг одоо тийм ийм сахар чихрийн шидэн өрөвсөлт ийм өвчлөлийн халдварын бас өвчлөлийн юм магадaltaй төрөх магадaltaй ерөөсөө хүүхдэнд тийм суурьтай төрөх магадaltaй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хоол хүнсэндээ илүү одоо шим тэжээлэг байлгах, уургалаг байлгах, шим тэжээлийн агуулмжтай ногоо жимсээ сайн идэх, тэгээд нүүрс усаа сонгохтой илүү бүхэл өрийн нүүрс ус сонгох энэ төр байдлаараа айгүй сайн анхаарна. Тэрнээс гадна бид нар айгүй сайн шингэл цайтай, шинжлэх ухаанаар батлагдсан ийм өндөр тунтаатай биш хүнсний нэмэлтийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай нөхцөл байдал ирж байгаа. Яагаад тэгэхээр одоо функционалын анаах ухааны миний яг өвчлөлтөөр суурилсан сургалтуудыг ингээ харахаар ерөөсөө дандаа за өөр шинж тэмдэг өвчлөлтөөр ингээ хоолтын юм аяг нэм дасгал хөдөлгөөн юм байна. За зарим нэг үе дээр эмийн эмчилгээнүүд нь юм байна. Яг эмчнэр бол эмийн эмчилгээг яриа шүү дээ. Би бол эмийн эмчилгээг нь мэдхгүй зөвлөхгүй. Яг хамгийн гол нь энэ завур шинж тэмдэг ямар шинж тэжээлийн дутагдaltaйгаар бид нар ч бол хоолноос авах хэрэгтэй шүү дээ. Шинж тэжээлийн дутагдaltaйгаас бий болоод байна гэдгийг аягуулсан протоколуудыг ингээ тал талаас нь ярьдаг байхгүй. Тэгэнгүүт бид нар хоолоос харамсалтайгаар бүх шим тэжээлийн өөрийн биедээ хэрэгтэй шим тэжээлээ авах боломжгүй цаг үед амьдарч байна. Нэгдүгээр одоо хөрс маань айгүй шин тэжээлийн хомсдолтой болсон тий. Өөрийнх нь агуулгадж байгаа одоо тэр кальц магн одоо юу гэдэг тэр шим тэжээлүүд нь хүнсэнд маань агуулмж өөрөө маш бага болсон. Тэгээд нөгөө үйлдвэрлэлийн процесс байна. Тэ хурдан түргэн үйлдвэрлсэн. Тэгэхээр бид нар яалтчгүй өөрийнхөө бие организм шаардлагатай эсвэл яг нөгөө нэг юм даатгал маягаар дутагдаж магадгүй одоо шим тэжээлээ сайн хүнсний нэмэлтээс витаминуудаас авах шаардлагатай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яандаж ингээд жирэмсэн байхдаа сайн мультивитамин уугаад тэ. Тэгээд дээрэс нь витамин D-гээ уугаад омега 3 гэдэг энэ 2-3 зүйл ерөнхийдөө зайлшгүй ингээ байж ах юм бол өөрийгөө одоо шим тэжээлийн дутагдлын эрсдлээс тэр ясны бэхжилтээс тэр хоол хүнснээс авч чадахгүй байгаа шим тэжээлээ нөхөөд одоо бие организм бацин солилцоо эдсээ үйл ажиллагаа явагдах шаардлагатай тэр шим тэжээлийн ингээд нөхөөд айл болох тэнцвэржүүлээд явах шаардлагатай байгаа. За тэгээд жирэмсэн одоо төрсний хөхүүл байсныхаа дараа бол ер нь бол тэр одоо яс бэхжүүлэх илүү арай юм одоо яг ясны сэргийлэлтээс уртлан сэргийлэх одоо Nutrigold бол bone support гэдэг миний өөрийн хэрэгэлдэг английн витамин байдаг л та. Тэр маань өөрөө кальц магний агуулмж өндөртөөс гадна нөгөө энэ ясны бэхжилтэд одоо ийм нөгөө силика буюу цахиур гэдэг ийм ургамал аягүй чухал юм байна л да. Тэр нь болохоор энэ хээрийн ширвэ гэдэг энэ ургамлын хэлбэрээр экстрактаар агуулгадчихэдэг. Тэгэхээр тэр маань өөрөө тэр нөгөө ясны одоо сэргэжилтээр ингээд задрах үйл процессыг ингээд удаашруулж яадаг. Илүү одоо ясаа бэхжүүлэх процессыг ингээд дэмжиж яадаг ч гэдэм үү. Ийм сайн мультивитамина сайн уугаад ясныхаа сэргэжил тэр бэхжилтийг дэмжиж тэгээ витамин D бол өдөр тутмын бидний зайлшгүй авах шаардлагатай хүүхдүүд ч байна уу том хүн ч байна уу витамин D ч одоо зөвхөн витамин биш болчиход байна шүү дээ баг ийм даавар хамгийн гол юм болчиход байгаа юм. Тэгээд монголчуудын 90% нь ингээл витамин D-ийн дутагдaltaй гэдэг чинь. За тэгээд 35 нас 40 рүү дөхөөд ирэхээр за цэвэрлэлтийн өмнөх дааврын хэлбэлзэл бий болоод ирдэг юм аа гэд тэгэнгүүт ер нь бол миний хувьд болохоор би өөрөө гол болохгүй байна гэж бодсон. Би яагаад ингээл ятраад байгаа байнгын солиотой юм шиг. Сэтгэл санаа ерөөсөө бүр өөрийгөө бүр ингээл ойлгохоо байлаа бүх юм ингээл болохоо байцсан юм шиг санагдаал. Айгүй юм сэтгэлийн маш юм хэлбэлцэлтэй болоод
Энд тийм дүү юм уу ч ингээл хатгаж өвдөж эхлэв. Нойр бүр ингээд бүр нойртой бүр ярах ч юм байхгүй. Тэгээд ингээд өөрт ингээд бүр ингээд бараг л ингээд айгүй их юм өдөр тутмын ингээд жаргалаас ингээ хумсалдаг юм зэ өөрөд би бол. За дээрээс нь цус багталтыг бүр ярих юм байхгүй. Тэгэл үс мүс унаал тэгэл толгой ингээ тамиргүй болол тийм. Тэгээд энэ үйл явц болоод ирэхэд юун түрүүнд эмгтээчүүд бид нар би л ингээд байна. Би хаачаад байгаа юм. Сайхан өөр хүүхдээ бүх юм болоод байхад л ингээд байна гэд бид нар юун түрүүнд өөрсдөө бодож эхэлдэг. Тэгсэн чинь тэр чинь ерөөсөө бүр цаанаасаа тэр одоо дааврын нөлөөгөөр яах нь бид нар нөгөө за одоо бид нар хүсэлсэг амтэн штэ тий. Бидний гол зорилго бол тий нөгөө reproduce хийх тий нөгөө үр төлөө үлдээх. Тэгээ үр төлөө үлдээх процесс маань ингээд ерөнхийдөө дуусчлаа. Тэгэхээр дараагийн процесс нь миний ойлгосноор бол одоо уламжлалт ангаах хаан та энэ тал дээр бас юм хэлэх байх бас бодны юг судалсан үний хувьд уламжлалт ангаах хаан тэгээ японочууд одоо энэ цэвэршилтийн цаг үеийг эмэгтэй хүн илүү өөрөө өөрлөгөө буцаж ирэх. Өөрөө өөртөөхөө үннээр байх. Тэр цаг үе нь тэр биологийн процесс ингээд бий болоод байгаа. Урд нь бол дандаа л хүн бие махбодын үүргээ гүйцэтгэцээ. Одоо оюун санааны дэвшин рүү тий өөрлөгөө сэтгэл рүүгээ гэж штэ тий. Тийм. Тэгэхээр өөрийгөө илүү ойлгох, өөртөө илүү инэрэнгүү байх би чинь яг яагаад вэ тий. Илүү бүр ингээд бүх юм нөхөр мөхөр уртлаачаа харагдаад эхэлнэ. Тийм тий. Ер нь бол эн чинь бол нөгөө хүн одоо ямиг ялгаж салгаад байгаадаа биш тэр цаанаасаа нэг юм даавар энэ тогтолцоо гэдэг чи их бие болоо сэтгэл зүйд их өөрчлөлтүүд өгч яадаг. Тэгэнгүүт ингээ гаднаас ингээл даавар маавар уух хэвээр болов гэж би ингээ бодож исэн чи бас тэрнээс бас арай ундаа аргаар би бас даавраа нэлээд гайгүй тэнцвэрлж үзсэн чадсан. Гэхдээ бүр үнэхээр хүнд байгаа үед эмэгтэйчүүд бол ер нь эмэгтэйчүүдийн амжтай шууд дааврынхаа үнэлгээг хийлгээд те 3 даавраа үзүүлээд тэгээд прогестерон дааврыг яг 19 дахь мөчлөгийнхаа 19 дахь 7 хоног 19 дахь өдөр дээр сайн үзүүлээд тэгээд аюул сайн эмэгтэйчүүд энийг ойлгох эмэгтэйчүүдийн амжтай одоо хамтраад бас одоо дааврын бас эмчилгээг бол нөгөө урд нь бол биднэрт нөгөө айгүйх айдас гэдэг байсан шүү дээ. Нөгөө HRT дааврын цэвэршлийн үеийн дааврын эмчилгээ айгүйх нөгөө хөхний хавдарт нөлөөлдөг байсан. Одоо сүүлийн үед бол тэр одоо буруу мэдээлэл байсан гэдэг ерөнхийдөө FDA интерес Америкаас айгүй тэрийг одоо илүү одоо нааштай байх, тийм эрсдэл нь хамаагүй байгаа гэдэг ийм юмнууд сүүлийн үед нэлээ саяхан хэдхэн сарын өмнө тэр талаар нэлээ FDA-с нэлээ мэдээлэл хийгээд эмчнэр яриадсан. Тэгэхээр эмчтайгаа яагаад нэг богино хугацаанд ч юм уу нэг өөрийгөө нэг бас ингээд тэнцвэржүүлээд бид нар харах хэрэгтэй байхгүй. Үнэхээр яг ингээд бүр бүх юм болохоо байсан юм шиг сэтгэл санааны хувьд бүр эвгүй болдог. Тэгээд миний хувьд болохоор ингээд нөгөө юм хум 20-д те 30-д нэг юм ирэхэд нэг асуудал болдгоо байсан чинь мөчлөг нь алдагдаа. Тэгээд цус багталттай байгаа мөртлөө юм ирэхээрээ бүр маш ихээр ирээд нь ч ямар сайн улам л баг ирдэг болмоор штэ. Тэгэхэд бүр ихсээл ингээл тэгжсэн. Тэгээд функционалын ангаахын би өөр айгу азтай нөгөө англид байсан болохоор яг нөгөө функционалын анагаахны мэрэгчлэлтэнтэй уулзаад би ингээд байна гэсэн чи за нэгдүгээр чинийх ингээд даавар юм байна. Тэгэхээр гаднаасаа даавар одоо уухтай биш дааврынхаа биенийхээ одоо зохицуултыг хойлоо дэмжээ. Тэгэнгүүт илгээ дэмжээ. Одоо нөгөө хэрэглэгдсэн даавар, гормоно одоо илэгчин шүүж гадагшлуулна тий. Шаардлагагүй юм биенийхээ одоо тэр одоо хоргоожүүлэх системээ идэвхжүүлээд ирэхээр би чинь өөрөө чинь дааврын чинь зохицолтолгоо нь ингээд гайгүй тэнцвэрчээд ирнэ. Гэт тэгээд надаа нөгөө нэг detox support-ыг уулгаад тэгээ B витамины комплекс уулгаад тэгэнгүүт бас зүрх судасны үйл ажиллагааг аягүй сайн дэмжиж тэгээд цус багталтчин чинийх төмөрний дутагдaltaа биш ээ. Биендээ хоримтлагдсан тэр нөгөө ферритин төмрөө ингээд нөгөө бацин салцаандаа оруулаад нөгөө цус болгожуулж чадахгүй, нийлэгжүүлж чадахгүй байна. Тэхийн тулд одоо биднэрт витамин А тэгээд зис хэрэгтэй байдаг. Тэгжиж бацин салцаан. Тэгэнгүүт бацин салцаандаа орж ийн гэж аахгүй төмөр нэмэж уухтааш. Би ч одоо төмрийг тариулж үтсэн, B12 тариулж үтсэн, зөндөө ууж үтсэн 3 жил ноцолтож байгаа юм. Тэгэнгүүт ийм гоё ингээд цогцоор нь хараад тэгээд тэрийг бол ингээ заавал нэмэлтээр ухтааш тэр copper, витамин А, зисентрийг ингээ хоол хүнсээрээ бас ингээ тэнцвэржүүлчих болно. Тэгээд ерөөсө 3 дахь 7 хоног дээр нь миний хувьд бүр ингээд яг нэг энд нэг юм саарл үүдэл үүссэн байсан юм шиг юм. Ингээл онгоогоо нэгцсэн юм шиг тэгэл өдөрт минь толгооны өвчин аягүй сайжирчээсэн. Тэгэхээр
Иймэрхүү байдлаар бие организм аюун төрөнд эмэгтэйчүүд маань окей би ингээд те эсвэр насандаа сэтгэл санаа бид нар ямар байдаг байлаа. Тэгэнгүүтээ жирэмсэн байхдаа хөхүүл байхдаа ийм эрсдлүүд бий болсон юм байна. Би шимт ижил хамаг юмаа бас хүүхдүүдтэй өгцөн байх магадaltaй юм байна. Тэрнтэй тэгээд одоо даавар ирээд дааврын тэнцвэргүй байдал бий болоод надад ийм завир шинж тэмдгүүд бий болчих юм байна. Ийм байдгийн байна гэдгээ өөрөө гоё ингээ хүлээн зөвшөөрөөд өөртөө жоохон тайван айжуу хандаад те. Тэгээд одоо өөрийнхөө одоо тэр шийдлийг гаргах одоо подкаст ч байна уу, бичлэгч байна уу, мэрэгчлэнч байна уу тий хүний хувь заяа бас төвшөө гараад ирнэ шүү дээ тий. Тэгэхээр өөртөө илүү инэрэнгүү хандаад зөвхөн та ингэж байгаа юм шээ. Цаанаасаа ийм процессын байгалийн юм байна. Биднийг илүү өөртөө үнэнч байгаа чи. Өөрийнхөө үнэн лүү ирээч. Одоо энэ цэвэршилтийн процесс чинь нэг уламжлалтын анагаах хоноор тэгж хэлт юм байна шүү дээ. Хин цэвэршилтийг хамгийн хүн дээр давж гардаг вэ гэсэн чинь насан туршдаа өөрийнхөө үннээр байж тааг, өөрийнхөө хэлий гэснийг хэлж чадаагүй тий. Өөрийнхөө үннээс хүснээрээ бас тодорхой хэмжээгээр амьдарч чадаагүй. Тэгээд тэр гарч ирж байгаа өөрчлөлтийг одоо deny хийгээл нэстэй ядаргаатай, яршигтай юм би хөгшөрмөөргүй байна, ингмээргүй байна, саарл үстэй болмооргүй байна, өршлөөтэй болмоор байна. Юу гэдгийг тий. Энэ гарч байгаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тусмаа тэр цаг үн хамгийн хэцүү давдаг гэдэг нэг тийм уламжлалтын талын нэг тиймэрхүү ойлголт байсан. Тэр надад айгүй үнэн санагдчихсан. Яг ер нь уламжлалт яг энэ цэвэрлэлтийг бол өвчин гэж хүлээж авахгүй. Энэ бол бие махбодод ингээд байгалийн жамаараа ховсож байгаа нэг юм ховслын үе мөч. Тэгээд тэрийг юу гэж хүлээж аваад байна гэхээр хийн одоо өөрчлөлтүүдийн үе буюу хий хямрах. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйтэй их зүйлүүд их өөрчлөгддөг юм уу гэж үздэг. Өнөөдрийн подкаст та бүхэнд хүрэхэд дэмжин ажиллаж байгаа брэнд бол NutriGold брэнд юм. Энэ брэндийн талаар товчхон мэдээллийг хүргэе. NutriGold нь Английн брэнд бөгөөд гар дүүсийн хувьд ургамлаас гаргаж авсан хамгийн гол онцлог бол био хүртгүй өндөртэй. За био хүртгүй өндөртэй гэснээр тунгийн хувьд бол бага тунтай байж болох ч гэсэн таны биед ороод биологийн үйлдэл үзүүлэх чадвар хамгийн өндөр гэсэн. Тэрийг яаж үздэг вэ гэхээр мэдээж одоо бид нар жишээд энэ bone support гэхээр бид нар мэдээж ясыг сайн байлгахын тулд кальц өндөр авах хэрэгтэй гэдэг ийм шууд ойлголт төрдөг. За кальцийг өндөр авснараа яс сайн байдаггүй. За тэгвэл тэрхүү авж байгаа ясыг бүрдүүлж байгаа кальцийн бэлтгэлийг одоо дэмжиж өгдөг, шимэгдлийн дэмждэг, биологийн үйлдлийн дэмждэг зүйлүүдийг хавсарж оруулж өгснөөрөө онцдог гэсэн. За энэ одоо bone supporter жишээл товчхон ярихад кальцийн агуулмж харьцангуй багын мөртлөө нэмэлтээр магнезиумыг оруулж өгсөн байна, цайрын агуулмжтай байна, боорын агуулмж, за дээрэс нь витамин D, 3 болон К гэх мэт олон зүйлүүдийг оруулж өгч. Энэ яадаг вэ гэхээр энэ олон зүйлүүд нэг нэгнийхээ үйлдэлийг дэмжиж өгснөөр эцсийн дүндээ биологийн үйлдэл нь их өндөр байдаг гэдэгт дээр бол NutriGold брендийн онцлог юм. Тийм болохоор альва бэлтгэмжийг гаднаас нэмэлтээр хэрэглэж байгаа бол тун өндөр байхтай гол нь биш, био хүртгүй өндөр байх нь хамгийн чухал байдаг юм аа. Яг хоёулаа нэг цэвэршилт ярьсных би бас нөгөө нэмэлт цэвэршилт гэж яг юу хэлээд байна гэдгийг бас тайлбарлаад өгчий гэж бодоод энэ нөгөө үзэж байгаа хүмүүстэй тийм ээ. Мэдээж энэ бол эмэгтэй хүн дээр тохиолдож байгаа охин хүүхэд эхээс мэдлэгтэй л байглаасаа өнтөө тэр өнд өвчнөд 500-аас 600 мянган фолликултай төрөөд одоо нэг юм нөөцтэй төрөх нь шүү дээ. Тэр нь хүн хүний өөрийн генетикээс хамаарат 500-аас 600 мянга. Тэгээд яг одоо өсвөр нас ирлээ анхны одоо биений юм ирсэн цагаас эхлэхэд л одоо тэр фолликулууд ингээд дундарч багасч эхлэх юм л те. Би одоо бид нар чинь биений юм ирж гин гэдэг чинь тэнд нэг олон мянга тэр 500-аас 600 мянган одоо нөөцнөөс чинь нэг сард одоо биений юм ирэхэд л нэг өндгийс боловсрож гарч ийн шүү дээ тийм ээ. Тэгэхэд ганцхан фолликул багасгүй олон мянган фолликул дундаас ялгараад нэг нь л дуусдаг. Тэгээд ирэнгүү нөгөө 500-аас 600 мянган хооронд чинь 20 мянга 30 мянга юу гэдэг ингээд багасаад байх нь л те. Тэгээ ер нь бол ангаах ухаанд 35-аас дээш насанд нөгөө анх 500-аас 600 мянган фолликултай төрсэн хүн чинь 25-аас 30 мянган фолликул үлдчихдэг. За ингээл энэ фолликул чинь биений юм ирэх болгонд л тэр олон фолликулуудаас нэг өндгийс боловсрал хагараал тэгээл багасаад сүүлдээ фолликулгүй болохыг л одоо бид нэр цэвэршилтгээд тэгээд тэр фолликул багасах үед дагаад нөгөө дааврын өөрчлөлтүүд яваад эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яг юу гэж хэлэх гээд нэхэр нөгөө хүмүүс цэвэршилтээс цугтаах гэдэг. Эн чинь байгалийн жам ерөө цугтаах хэрэггүй. Харин яг энийг яаж зөв хүлээж аваад
яг нөгөө тэр цэвэршилтийн өмнөх үеэ мэдээд энийг маш гоё таван туулах вэ гэдэг л асуудал. Тэрийг та яриад din шүү дээ, тийм ээ. Тэгээд нөгөө бие ингээ паникнд орчтой юм шиг байна тий. Нөгөө 20 эдтэй яг нөгөө нөхөн үржих үедээ энэ ч гэсэн ийм байсан тий. Тэдийг ингээл үйлдвэрлэжсэн гээл. Тэгэнгүүтээ нөгөө багасаад ирсэн юмыг яг нөгөө урдных шиг байлгах гал би тэрийгээ өөрөө зохицуулах гал тэгэл даавар нь яагаал дааврын хэлбэлцэл болонгууд биднэрт тэр нь яаж өдөр тутмын бидний амьдралд бий болж байгаа вэ гэхээр ядраад байна. Нойр бүр гарчин болоод эсвэл сэтгэл санаа тогтворгүй болоод зарим хүмүүс бол ерөөсөө бүр юу яаж ааш нөгөө нэг night sweat гэдэг нөгөө хөлөрөх тэрмэр хүртэл ингээл бий болоод үе мөчн яагаад тэгэхээр бидний биеийн дотор тийм юм болж байгаа гэдгийг л өөрөө ойлгоо. За окей. За би чи ингээ галзуурч яг үндэ галзуурчин зарим хүмүүс бол яг ингээ галзуурч ийн гэж ер нь тийм хүн өөрөөр яаж хүлээж авах нөгөө тэр сэтгэл зүйн одоо аливаа юмыг хүлээж авахаас хамаарат хариу уруулна янз янз илэрч. Тэгээд таасаа хийгээд л би ч нөгөө хий амар өндөр. Тэгээд ядж байхад харны орд тэгээд өөр айгу эмоцтой хүн шүү дээ. Тэгээд миний хувьд бол бүр яг ингээл юм ирэхийн урдны 70 хоног яг галуу хүлээд байгаа юм шиг санагдал бүр. Айгу хэцүү байсан. Үнэхээр энэ хүнд байсан нэг хэдэн сар. Тэгээд энэ үеэр эмэгтэйчүүд айгу их бас архины хэрэглээ, согтууруулах ундааны хэрэглээ айгу их болдог. Бас тийм судалгаа байна уу тий? Судалгаа байна. Тэгээд салалт зэвсэлтийн хувьар 50-50-аас 60% болдог. Яагаад тэгэхээр ирчүүд маань ч гэсэндээ энэ өөрчлөгдөж байгаа савлгааг бид нар үжээ ингээд бүр мяараад би чинь яачаад байгаа юм бэ? Ямар хэцүү юм бэ? Хорвоо ертөнц ингээд оронгоороо эргэцсэн юм шиг ингээд санагдаал. Тэгэл ингээд ядраал. Байнга юм ядралттай. Тэгээд за цус багталтаа маш их хүмүүс байгаа штэ эмэгтэйчүүд тэрийг сайжруулж чадахгүй. Тэгэл яваал гэдэг яг зомби шиг л яваад байгаа байхгүй. Тэр цаг үеийг бас хань ижлүүд эргэн тойрондох одоо хүмүүс нь сайн ойлгож сэтгэл санааны хувьд дэмдэж нэг юм тогтвор нэг суур нь бид нар ингээд анхаад эхэллээ шүү дээ. Энэ үед нь ингээд нэг инээ ингээл харагдаж яах тэнцвэржүүлэх. Тэгээд ирчүүчин ч гэсэндээ бас тодорхой хэмжээгээр бас ирждэг. Яг энэ шилжилтийн үеэр ордог гэдэг ааш та. Тэгэхээр би бинийгаа айгуу сайн ингэж нөгөө ойлгож ингэж нөгөө ингэж барьж авахгүй бол ер нь бол яг Европ, Америкийн судалгаан дээр цагаан цэвэршилт энэ үеийн салалт бол 50-аас 60%. За дараагийнх нь нэг юм нь яг одоо цэвэршилтийн насны дараа эмэгтэйчүүдийн номер 1 нас оролтын шалтгаан зүрх судасны хүчлэлж байдаг. Гэтэл нөгөө эстроген чинь нөгөө эмэгтэй дааварч нөгөө зүрх тэгээ өрөвслийг ингээ бууруулад биднийг хамгаалж идэг. За бидний одоо нөгөө 30-40 хүртэл нөгөө урдных шигэл ингээл турахгүй байна. Урд нь хэрэгжүүлдэг байсан юм ерөөсө болохоо айлчлаа хэвийн жиндээ орж чадахгүй байна бид нэргээл эмэгтэйчүүд айгүй их юм бохимддээ шүү дээ. Ерөөсөө энэ цаг үедээ бид нар нэг илүү те нэг 5-6 кг-тай байгаа хэдүүлээ хатгалж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. 20 эдтэй байх шиг годгор хогн шиг байх шиг байх гэдэг. Тэр эстроген даавар чинь биднийг тийм ингээд те тэр өөх хоримтлал энтри чи ингээд зохицуулдаг байсан чи тэр чи одоо баг хаалгаа гараа явах гэдэг шүү дээ. Тэр чин цаана тэр нөгөө фоликл өндгөө эсмэс янз бүрийн юмыг зохицуулах гал зөндөө цаваагүй шүү дээ. Тэгэхээр бүх өвчин чи өрөвсөлтээр сорилж байгаа. Тэ ер нь их өвчлэн тэ. Тэгэхээр зүрх судасны өвчлэн тэргээд бидний биеийн бүх юмны хамгаалалт ингээд буурч байна. Тэгэхээр энэ процессыг бид нар ингэж ийм эрсдлүүд бий болох юмаа гэдгийг хэвлээ өөрсдөө айгуу сайн мэдээд. Та түрүү нөгөө хэлжсэн төмөр ингээд дутлалын цус багталт гэсэн юм өртлөө төмөр нь байгаад байдаг. Тэгээд тэрийг яах гэж одоо функционал медицины практикнертэй ингээд уулзахад одоо илгээ хойлоо дэмжиж гэдэг детокс саппортыг одоо хэрэглээд ч гэх юм ингээд тэхийн тулд ийм юмнуудыг хэрэглэсэн гэдэг. За энгийн хүмүүс заавалчгүй одоо ингээд детокс саппорт нь юу байх хэвээр бас мэдэхгүй байж болно тийм ээ. Тэгэхээр би нөгөө та түрүү нутриголдын талаар ярьж байхад надад нэг бас ойлгогдсон юм. Бас digestive support гэдэг байж байгаа шүү дээ тийм ээ. Нөгөө одоо ингээд хоол боловсруулалтыг дэмжиж тэхийн тулд хүн заавалчгүй тэн дотор ийм фермент байх хэвээр тийм эндээс ол энийг ингэхгүйгээр тэр одоо энэ гадныхны одоо энэ мэдээж одоо nutrition одын support юмуудыг бүгд хэрэгжилж байна. А нэг үедээ бол дан А гэж нэг савлаал, дан Д гэж нэг савлаал, нэг бол витамин Б-ийн комплекс гэж одоо савлаал ингээл яхаар түмэн юм хэрэглэх гээд байгаа юм шиг сэтгэл зүй байдаг байсан бол одоо яг нэг функционал буюу чиглэсэн үйлдэлээр нь тэн дотор нь юу байгааг нь савлж өгөөд тэгэхээр нөгөө хүн заавалчгүй бүх юмыг мэдэх гээд тахтай гол нь биш яг юу надад хэрэгтэй байна гэдгийг мэдчих юм бол
яг сонголтоо хийждэг нэг тийм зах зээлийн гэх юм уу тийм чиглэл рүү орсон юм шиг надад санагдаад байгаа. Таны одоо байгаа газар ер нь энэ чиглэлийн савл одоо нөгөө одоо нэмэлт бүтээгдэхүүнүүдээр ер нь ямар хандлагууд байна? Миний хувьд яагаад энэ хүнсний нэмэлт энэ витаминыг яг анханасаа яг ингээд бүр ингээд судлах хэрэг болсон юм бэ гэхээр юун түрүүнд нөгөө миний сурсан хоол зүйч нөгөө хоол зүйн ухаан бол нөгөө functional medicine дээр суурилсан байсан гэсэн. Тэгээд бид нар нөгөө хамгийн сүүлийн хичээл маань nutraceutical гэдэг. Яг энэ хүнсний нэмэлт дээр тулгуурласан бүр ингээд нарийн хичээл орж исэн байхгүй юу. Тэгсэн чинь урд нь бол би ингээд сурхаасаа өмнө зүгээр ингээд лаптик руу ороод эмчийн бичиж өгсөн ингээд юмыг ингээд аваад ингээд уучдаг гэсэн. Тэгээд яг одоо хоол зүгээрээ сураад яг nutraceutical энэ хүнсний нэмэлтүүдийн ялгаа, онцлог, тэр нөгөө биологийн хүртээмжтэй байдал тэр их тундаа биш. Хүний биед хамгийн гол нь идэвхтэй шингэх хэлбэрээрээ байгаад үйлдэлээ үзүүлэх тийм тусгай яг юм мэрэгжлийн хүмүүсийн хэрэгэлдэг ийм витамины төрөл бүр шал ондоо ертөнц ингээд гараад ирж байгаа байхгүй юу. Тэгээд сайндаач биш. Манай ээж яг намайг нөгөө төрөхөд бас туслах гад очиод тэгээ ээж ингээд нэг юм уугаад байхгүй юу. Ээж юу уужаа гэсэн чи хүл өвдөөл тэгэл. Та тэгээ өдөр болгоо уух уу гэсэн чинь тэгэн штэ. Хэр удаа уужаа гэсэн чи одоо 3 4 жил болж байна. Өдөр тутмын. Тэгсэн чи ингээд зүгээр нөгөө жирийн өвчин намдаах юм. Өрөвсөл бууруулах ibuprofen гэдэг юм те. Өрөвсөл намдаах. Тэгэл ээж ингээд гიშх болгондоо хөлн өвддөг. Тэрийг ингээд өвчин намдаах юмэр ингээд дараадсан. Тэгээд би нөгөө имийн тэр үед чинь би нөгөө хоол зүгээрээ сураачгүй байсан. Google-д үзсэн чи ер нь ингээл удаан хэрэглээний зорилттой биш. Тэгээд ходоодын угаасаа айгүй шархлаа үсгдэг тийм ээ. Тэгээд ээж манд бас ходоодны зөндөө асуудалтай болж байсан. Тэгээд тэр үед надаа яг нэг Америкийн Английн нэг хамгийн анхны хоол зүйч нарын нэг хэлэхэд нэг элсдэггүй байх. Нөгөө хоолоор эмийг өвчнийг эдгэж болно гэж анх ярьж мараал тэгэл эмч нар нөгөө шүүх мөхтэй авчижсэн нэг нөхрөөд гэхгүй Patrick Halford гэдэг. Тэр хүний хоол бол одоо эмнээс сайн юм гэсэн номны яг нэг юм бүлэг нь anti-inflammatory өрөвсөл бууруулах одоо өрөвсөл бууруулах өвчин намдаах хэмээн яг нэг юм сэдв бүлэг байсан. Шүнжин тэрийг уншаад Монгол руу ээжтэй орчуулж өгöd ах эгчнэр руугаа мэйлдээ би нэг айл юм баг. За ээж ингээд нөгөө яг манайх руу ирэхээс өмнө 100 лагер дээр яаж байгаа ээж өвдөөд тэгээд нөгөө яралтай тусламжаар бас эмнэлэг мэлгээр явж байсан байхгүй. Тэгээд ээжийн 100 өвдсөн энтэй холбоотой ах магадaltaй байна. Энэ юм ингээ ходоод ингээд бодоолох юм байна. Тэгээд нэг ийм арга байна. Энийг ингээд ээж дээр туршаад үзэх үү гэд. Тэгээ ах иш нартайгаа ярьж байгаа. Тэгээ ээжтэй нөгөө орчуулуулад өөр нь ойлгуулад. Ээж энэ ингэдэм байна. Та одоо ингээ имээ уухаа болоод хоёлаа ингээд нэг хоол молороо ингээд зохицуулаад үзэх. Тэгээ би нөгөө гэртээ декреттэй байгаа юм чи. Тэгээ яг ээж яг хажууд байсан болохоор ээж ахаа хоолыг хийж өгöd, өрөвсөл намдаа хоол хийж өгöd. Яг тэр одоо номынхан дагав. Тэгээл хоолыг хийж өгвөл тэгэл тэрэн дээр чинь нөгөө айгүй их supplement буюу энэ хүнсний нэмэлтийн протокол байхгүй. Омега 3 мөрөй чинь айгүй ихээр болгож байгаа юм чи. Тэгэнгүүт нөгөө омега 3 чинь хүний биед омега 3 хангалттай байхаараа өрөвсөл үүсгэх одоо pathway тийм юу ингэ зогсоод өгтэй. Тэгээд зөндөө тэгээд нөгөө үе хоорондын joint одоо глюкозамин, хондроитын нэтэр гэл тэр үед чинь нөгөө хоол зүйч биш байсан болохоор байсны л ингээл аптекаас ч юм уу эрүүл мэндийн дэлгүүрээс аваад уулгачсан. Тэгсэн чинь ээжийнхэн дээг ерөөсөө өсгөж чаддгүй. Өндрөөр тариулаад тэгээд хүний бие дээд дутагдaltaй байхад чи өвчнөнд тэр өвдөлт нь өрөвслөөс ирээд байгаа шүү дээ. Тэгээд хүний бие дээд дутагдaltaй хаа тэр өрөвслийн процессыг одоо тэгээд бууруулах, хэвийн байлгах боломжгүй. Тэг дээг нь өсгөж чаддгүй бүр зууралдаа тариул 50,000-аар тариулж үзлээ, янз бүрээр уулгаж л үзлээ. Тэгэнгүүт нөгөө би бас хоол зүгээрээ сураад эхэлсэн багшаасаа асуусан чинь чи яг энэ брендийн энэ D3-ыг аваад өгөө. D3 тэр үед чинь нөгөө нэг D2, D3 D3 нь хүний биед илүү шингэдэг. Тэгэхдээ тэр D3-ыг хүний биед шингээж одоо үйл ажиллагаанд оруулахын тулд витамин K2 хэрэгтэй байдаг юм аа. Тэгэхээр тийм витамин K-тай хэлбэрийн яг энэ брендийн витамин D3 K2-ыг ингээд хэрэглүүлээ гэдгсэн чинь ерөөсө сар гарan уугаал 2 жил ноцолцсон юм чинь ингээд дэше гарч байгаа. Тэгээд нөгөө хоолыг хэрэгжүүлээд яг хөө тэр үед бас нөгөө хүний цаанаасаа нөгөө өвчнийг бууруулах тэр нөгөө эндорфин юуг нийлэгжүүл барай тэгэл гутал мотлын солиол тий нөгөө доктортой байлгаал зөндөө юм хэрэгжүүлэл тэгэл сар гарангийн дараа ээж ингээд
гიშгэх болгондоо өвчс өвдөл нь ингээ гайгуулад тэр үуч бас ээж манаас нэлээд залуу хүмүүс. Тэгэл би ерөнхийдөө энэ хоол зам ухаан руу бүр тгээ орж исэн. Энэ ажилтг юм байд гэд те. Энэ бол яг ажиллаад ийн гэд те. Хүн чинь нөгөө ээж дээр харж чам. Тэгээ би ч одоо 10 хэдэн жилийн өмнө чинь бас айгу залуу хүн 20 эдтэй байсан. Хүн чинь бид нар нөгөө ээж байгаа л айгу зовираас нь болгож байна. Үний өрөвслийг яг таныг ярьсан дээр саяхны бас жишээг би бас ярьж юм санагдлаа л да. Би нөгөө өвөөдөө юу байгаад омега авчиад өгөхгүй нөгөө хөлний шагаагараа л өвдөд идэх жоохон зовиртой. Тэгсэн чинь саяхан надад байсан. Өөг чи нөгөө юм чи тэр чиний өгсөн им гээд байгаа байхгүй. Им чи аим сайн үйлчлээ. Тэрийг яасан чи ингээд одоо гიშгэхээр зүгээр болчлоо. Тэрийг дандаа нэмээд аваад өгөөч гэд. Би нөгөө тухайн үедээ тэрийг санд юу үлээ гэсэн 3 муруу гэсэн бичгтэй юм байна гэх. Тэгээд дүүгээр зургийг авахуулаад явсан нөгөө омега 3. Тэгэхээр нөгөө омега 3-ыг бид нэр хэрэглээч энэ өрөвслийг одоо намдаадгийн шүү, өрөвслийн процессыг бууруулдгийн шүү гэдэг учир нь болов ерөөсөө л тийм байгаад байна. Тэгэхээр нөгөө манайхны нэг бас хандлага бол бүх юм им гэдэг ойлголт бас яваад байна. Мэдээж им бол яг чиглэсэн үедээ богино хугацаанд хэрэглээд явах нь зайлшгүй. Тэгэхээр нөгөө тэрнээс цаашаа амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Тэр үед нь одоо яг энэ өрөвслүүдийг бууруулдаг энэ гол юмудаа яг тогтмол хэрэгжилж явах нь бол зайлшгүй юм байна юм л. Тэгээ өдөр тутам зайлшгүй ингээд бас хэрэглээ шаардлагатай ч байна. Тэгээ өрөвсөл гэхээр за ингээд хөгшин хүний өвчин дээр ингээд бид нар ингээд бас шууд бодоод тэгэнгүүт залуучууд ямар их улирлын харшилтай байна. Тэр харшлын найтайх, тэр загтнаах, тэр өдөр бүр ингээд нүдээ гаргаад ингээд бүр ингэчмээр болж. Миний одоо зөндөө кейсүүд байгаа үйлчлүүлэгч нар манай дүү өөрөө бүр ингээд 100 болохоор бүр ингээд хөгтөг байсан бүр тий. Тэр гоё цагаа enjoyд чадахгүй тий. Тэр гоё яаж чадахгүй. Тэр чин зүгээр л өрөвслийн процесс байгаа. Дархлаа системийг тэр хүн яагаад харшилтаа би яагаад харшлахгүй тэрүүнд реакц өгөхгүй байгаа. Тэр чин дархлаа системийн зохицолт болохоо. Тэгээ тэр дархлаа системээ бүрэн дүүрэн тэнцвэртэй ажиллах тэр шимт хичээлийн нөхөд төвчөдтэй хэрэгтэй юм нөхөд өвчгөр тэр муухай өрөвслийн завьур би болохгүй л ахгүй юу айлгах буурал эхлэн. Тэгээд би одоо хавар эхлэхээр л улирлын харшилтаа бол витамин D-ийн дутагдлыг нөхчөөч гэл ингээл гойгаал эхэлдэг. Тэгэх юм бол хадгалж тэр одоо 100 тэр одоо муухай яах процесс маа дархлаа систем витамин D-ийн дутагдaltaй хад бүрэн ажиллах боломжгүй тий. Өрөвслийн систем тэр өдөөлтийн тий хадгалж хөвтэйхэн барьчихна гэл иймэрхүү байдлаар омега 3 дээр эргээд хийлэхэд бол харамсалтай ингээл за яс баах юм уух болох нь гэл ингээл бид нар бодно. Гэхдээ бид бүхэнд энэ өдөр тутмын амьдрах боломж олдож байна те. Тэгээд тэрийг айл болох чанартай гоё амьдрий гэдэг байгаа те. Тэгэхээр омега 3 витамин D2 ингээ бидний зайлшгүй өдөр тутмын ингээ хэрэглээ заавал болох болчиход байгаа хгүй. Тэгээд түрүүн хэлсэн шиг энэ өрөвсөл гэдэг манд энэ олон өвчлөлийн асуудал энэ шинж тэмдгийн суурь нь байгаад байна. Хүний биед хангалттай хэмжээний омега 3 байхаараа тэр яг өрөвсөл үүсэх паthway-г ингээд үеийг ингээд зогсоож блоклж байдаг. Тэгээд хоол хүнснээс омега 3 юунаас авах юм гээл тэ. Тэгэхээр гоё загас тослог загас салмон, сардинс, макарел гэдэг болоо яргаа загас гэл. За тэгэнгүүт хамгийн гол нь Норвегтч байдаг хүн өдрийн 1 кг салмон загас, яргаа загас идэх боломжгүй шүү дээ. Тэгжээж бид нар өөрсөндөө хэрэгтэй омега 3 тэр хоол хүнснээс аавна. За яг болно мэдээж бол загсыг идвэл зүгээр. За ургамлын гаралтай омега 3 байж байгаа бол самар байж гин, чиауур, майлангийн өр гэд. Тэгээд тэр одоо зарим нэг хүмүүсээс тэр нэг ургамлын гаралтай альфа линолеик асуудыг яг нөгөө амтны нөгөө сайн шингэлттэй EPA, DHA сайн хөрвүүлж чаддгүй. Гэхдээ мэдээж бага тооны хүмүүс л дээ. Гэхдээ ингээд сөүлжлүүлээд өдөр тутмынхаа хоол хүнсэндээ боломжтой бол лаазтай ч хамаагүй дээ. Зас омега 3 аавь. Тэгээ хамгийн гол нь тэр нөгөө загснууд маань өөрөө бас нөгөө кальцийн авламж аягүй ихтэй. Тэгээ нөгөө жирэмсэн эсвэл хөхүүл эгчүүд маань нөгөө хүүхдүүд нь аягүй харшилтай болоод сүүсэн бүтээгдэхүүн хэрэглэхээ болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө кальцийнх нь хоол хүнснээс авах кальц сүүсэн бүтээгдэхүүн хэрэглэх болохоор чинь тэр нөгөө сүүнд, тарганд, бясалганд, даарууланд, ээзгийнд кальц бас их хамгийн ихээр агуулгадж байгаа шүү дээ. Тэрийг бас идэхээ хорчгоор чинь өөрсдөө тэгэл дахиад нөгөө ясны сэргэжилтийн эрсдэлт ингээ оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр бас өөр их сурвалж нь тэр нөгөө лаацтай ч гэсэндээ мэдээж лаацтай хүнсийг бид нар өдөр болгон заавал хэрэглээд ах шаардлагагүй бүх юм тэнцвэртэй. Гэхдээ тэр за омега 3-тай юм байна, кальц өндөртэй гэл одоо сардинч гэдэг юм уу, макарел юу бас хаяа хэрэглээд явах юм бол айгүй зүгээр. Тэгээд омега 3 дээр нэмэлтээр ингээд бид нар зайлшгүй шаардлагатай ингээд хэрэглэх шаардлагатай болчих жоохгүй хоол хүнснээс авахд ер нь бол тийм хэцүү. За монголчуудын хувьд бол нөгөө нэг зэрлэг сүүсэн бүтээгдэхүүн
Одоо тэр урдны тэр самар өрмөр бид нар тэр загас мас урд нь байгаагүй шүү дээ. Уламжлалтаар яадаг байсан ингээд бодохоор нэг юм таамаглал байгаа нөгөө гоё уламжлалт даргаараа бэлтгэсэн түүхээс өссөн бүтээгдэхүүн маань одоо омега 3-ын агуулмжийг агуулдаг байсан учраас бид нар ингээд бас гайгүй явж байсан. Бид нар хэрэгцээг нь өгчдөг байсан гэдэг юм таамаглал байгаа. Би бол яг нөгөө судалгаас мэдэхгүй л байна да. Таамаглал байгаа. Raw dairy гэдэг шүү дээ. Тэгээд Америкийн судалгаагаар бол raw dairy буюу түүхий юу ч юм ингээд. Тэгээ одоо нөгөө түүхий сүүсэн бүтээгдэхүүн чинь Америк энтерт бас л юу шүү дээ хориотой. Тэгээ олдгон хэцүү. Тэгэхээр Монголын маань бас уламжлалт юуны сүүсэн бүтээгдэхүүн юу яах магадaltaй. Тэгээд омега 3-ыг бид нар зайлшгүй гаднаасаа ингээ авах шаардлагатай болчиход байгаа. Энэ учраас тэгтээ омега 3 чинь нөгөө загсаар хийгдэж байгаа. Тэгэнгүүт бид нар нөгөө загас амьдарч байгаа далайгаа маш бохирдолтой болгоцсон. Би яг Лас Вега бодоод сууж ирлээ. Хүнд металлын, меркурийн, алюминиум одоо болгоны бохирдол бол одоо яг далай бохирдч маш ихтэй. Тэгээ нөгөө яг омега 3 зөвлөнгүүт чинь гол асуудал нь нэг талаасаа нөгөө бизнес болоод далайгаас ч ингээл загсын даавал тэндээсээ тосон шахаж шүүгээл те. Ингээд массын үйлдвэрлэлд омега гаргаад байгаа боловч тэр нь өөрөө хард тулхны одоо бохирдолтой омега 3-ууд зах зээл дээр их байна гэдэг ийм асуудал яваад байгаа шүү дээ, тийм ээ. Одоо яг Nutrigold-ийн омега 3-ын хувьд Pure Max гэдэг ийм сертификат тэмдэглэгээтэй. Тэр нь хүнд металлын бохирдлын шинжилсэн хүнд металлын агуулмжгүй гэдэг тэмдэглэгээтэй. За тэгээд загас маань өөрөө амтантай. Тэгээд Nutrigold-ийн омега 3 Antarctic krill oil 2 нөгөө Eco Harvest-ийн буюу далайд ээлтэй байдлаар загасчилсан одоо завнаас гаргаж авсан загсаар тэр омега 3-ыг гаргаж авдаг. Тэгээд ер нь бол ковидоос хойш омега 3-ын Nutrigold-ийн омега 3-ын үн баг 2-3 удаа нэмэгдсэн. Яагаад тэгэхээр цаанаас нөгөө загасчлах эрхээ өгж байгаа нь улам багасаад байгаа. Хэмжээнд даслах нөгөө хэмжээнд багасаад ангууд нөгөө загас маань үнэ нь ихсээд омега 3-ын үнэ нэр нь нэлээд өсөж байгаа. Тэгэхээр бас хямд нөгөө омега 3-ыг хит одоо яг тийм тэмдэглээгүй омега 3 энтрийн хэрэглээ бас тэр тусмаа хүүхдүүдэд жирэмсэгчүүд бас жоохон ингээд эрсдэлтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тийм тэмдэглгээтэй ийм одоо чанартай бас Nutrigold-ийн бүтээгдэхүүнүүд бас Монголд бас ороод ирсэн байгаа болохоор бас айгу сайшаалтай. Тийм одоо яг Nutrigold гэдээ хоёлаа ярьж байсан нэгэнд яг энэ Nutrigold дээр нэг цугсхан одоо фокуслаад яриад л гэж бодоод Nutrigold одоо яг онцлог нь юу байна? Хаана үйлдвэрлэж байна? Одоо яг таны одоо өөрийн хэрэглээнд байгаа одоо зүйлийг. За Nutrigold болохоор Англид үйлдвэрлэгдсэн функционалны ангаах ухааны Английн хамгийн олон одоо жилийн туршлагатай мэргэжилтнүүд үүсгэн байгуулсан. Яг одоо тань шиг эмч тэгээд хоол зүйч нар анх 99 онд өөрсдийнхөө үйлчлүүлэгч нарт өвчтнүүдэд тэр зовир шинж тэмдгийн одоо дарахад шаардлагатай тийм хүнсний нэмэлтийг үйлдвэрлэх гэж ингээ үйлдвэрлэж байсан. Тэгээд тэр бол ингээ нэлээд анхны юм үйлдвэрлэлтүүд байсан. Тэгээд хизээч юм нөгөө массын ингээд үйлдвэрлэлөө ороогүй. Одоо хүртэл яг одоо зовир шинж тэмдэг мэрэгжлийн анагаахын мэрэгчлэлтний өмнөөс одоо өөрийнхөө өвчтнүүдийн зовир шинж тэмдгийг одоо сайжруулах зорилготой хамгийн сайн танигдсан хүний биед шингэх идэвхтэй хэлбэрээр ингээд агуулгаддгаараа нэгдүгээрт номер 1. Өөрийнх нь одоо орц найрлагыг харах нь шүү дээ. Тэгэхээр хамгийн сайн шингэдэг хэлбэрээрээ гэсэн. Хүний бие би ортгүй их өндөртэй байх нь тий. Тун магадгүй ингээ харахад баг байж болох чи яг очиод эсийн төвшөнд очиж биологийн үйлчлэлээ үзүүлэх одоо шимэгдэлт хувь их өндөртэй гэж ойлгоо. Тэгээд одоо энэ дээр ингээ elemental гэдэг ингээ цайрыг хүртэл ингээ elemental гэдэг ингээ бичсэн байгаа. Elemental гэдэг нь энүүн дотор 15 мг цитрат хэлбэрийн шингэл цайр байгаа нь тодорхой 3 дахьч лабораториор ингээ шинжлэгдсэн. Нөгөө өөр одоо тун ихтэй эсвэл хэлбэр нь одоо oxide carbonate гэдэг юм те шингэлт муутай хэлбэр яг хідэн хүнд шингэх нь бас жоохон тодорхойгүй. Хид агуулгаж байгаа нь тодорхойгүй. Тиймэрхүү байдлаараа эрдсүүд нь дандаа цитрат хэлбэрийн хамгийн сүүлийн үеийн шинжилгээнд дээр судалсан. Тэгээд хамгийн гол нь түрүү нас нөгөө bone sport дээр хэлэхэд ингээ нөгөө хээрийн ширвэ гэдэг тэр силика цахиур энтрийг оруулсан гэд энийг яг формуляц хийдэг хүмүүс нь өөрсдөө англид яг нөгөө
мэрэгжил дэвшлүүлэх CPT курсуудыг ингээд бичдэг хүмүүс. Тэгэхээр хамгийн сүүлийн судалгаа шинжилгээнд дээр дандаа сууж идэг хүмүүс учраас энэ формулац нь энэ агуулгатгуун нь бие биенийхээ яг байгальд байгаа шиг байгаль өөрөө ингээд бүх юмыг шингэхэд ингээд зориулаад бөөнөр нь өгчдөг шүү дээ. Одоо витамин D, K ч гэдэм үү. Кальц гээл тэгэхэд бид нар ясны шаардлагатай бол ясны бэхжилтэн шаардлагатай кальц, магний одоо тэр K бүгдөө ингээд бөөнөр нь ингээд нэг ургамал ч юм уу хүнсэнд байлгаж идэг ч юм тий. Аль болох тийм нэг нэгнийхээ зохицолтойг нь айгүй сайн бодолцож хийсэн. Тэгээд аль болох синтетик орц найрлагагүй итгэхгүй бодисууд нь аль болох байгалийн гаралтай тэгээд идэвхтэй шингэл цайтай биологийн хүртээмж өндөртэй юм орц найрлагатай тэгээд яг мэрэгжлийн хүмүүсийн хэрэглэдэг юм формулацтай гэдгээр айгүй онцлог байгаа. За тэгэхээр би өөрөө өдөр тутамдаа ерөнхийдөө юу уудаг вэ гэхээр бүх өвчин нөгөө гидснээс эхэлдэг гэдэг Хиппократес хэлсэн байдаг те. Тэгэхээр монголчуудын хувьд уламжлалгаа хүнд ч гэсэн аливаа энэ доторхын өвчний их нь бол эс шингэсэн эдээ ундаа юм аа гэж хэлчихэж байгаа. Тий. Тий. За тэгээ нөгөө функционалын анагахан дээр сая ингээ яг нөгөө өвчлөлтөөр суурилсан ингээ олон бие системийн өвчлөлүүдийг ингээ харахаар заримдаа нөгөө он шүүгч чаддгүй шүү дээ. Тэгэнгүүт хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол гидснээс л эхэлдэг. Тэгэхээр бид нар хоол боловсруулах хэрэгтэн ходоод бичил биетнийхээ орчныг л зэгцэлчих юм бол тэр шийдвэрлэж чадахгүй асуудал бараг байхгүй гэж үздэг. Тэгэхээр нөгөө энэ болохоор 99.2% цэвэр тэгээ бүхэл навчин шахсан юм алуу байдаг. Ямар нэгэн концентратыг шингэлж мэнглээгүй. Тэгээд энэ дээр бол ходоодоо дурандуулаад нилээ эвгүй болсон хүмүүс 3 сар мар хэрэглээд аягүй сайжирсан байж шин. Ходоод нь үнэхээр сайн шүү. Тэгэл нөгөө нойр булчирхааны асуудалтай хоол шингээл дүтгэн атал матал гэдэг хүн болгонд аягүй ондоо нөлөөлдөг л дөө. Тэгэхээр бүх өвчин ходоод гидснээс эхэлдэг гэж үздэг учраас тэрийг дэмжих. Тэгээ ерөнхийдөө ингээ хоол боловсруулах хэрэгтний ханыг ингээ илэршүүлэх элементүүдийг байглаасаа агуулаа явж байгаа гэж үздэг. Тэгээ та одоо энэ алуун гэд ингээ харах юм бол яагаад бусад алуунууд ингээ бүхэл навчаар нь шахдаггүй юм бэ те? Яагаад доторх дандаа гэл мэлэр юм бэ гэхээр тэр нөгөө навч гэл хоёрын хооронд нь юм хортой бац байдаг гэж байгаа байхгүй шар өнгөтэй. Тэрийг болохоор нөгөө Мексикт ургасан органик алуу ингээ гараараа аваад тэгээд нөгөө хүүтэй аргаар ингэж шингэж шүүсийг гаргаж авдгаараа. Тийм учраас энэ алуун гэдэг энэних нь хэмжээ. Тийм энэ нь баг гэж тийм. Тэр нөгөө хортой байцных нь хэмжээг нь хүртэл бичсэн байгаа. Тэгээд энээс бага гэд ppm 1 ppm-ээс бага гэд ийм төрлийн ийм онцгой. Тэгээд нэг одоо ийм бүлээн усанд тагаар нэгийг хийгээл өглөө ерөнхийдөө уучдаг. За тэгээ өглөөнийхэн цайгаа бол одоо нөгөө 35-аас дээш насны эмэгтэйчүүд гэдэг л буцаад ярих юм бол бидэрт нөгөө уураг маш хэрэгтэй болчдаг. Бараг заа юу бүр өдрийн яг одоо энэ насандаа бид нар нөгөө айгүй их тэр нөгөө юугаа алдж байгаа учраас ясаа алдж байгаа. Булчингийн маасаа ингээд бүр маш хурдтай алдж байгаа учраас хоол болгон дээр 30 г бүр уураг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ч бас айгүй чангаштай өндгөөр л бодоход 5-6 өндөг болчих гол байдаг. Тэгэхээр тэрийг бас бодолцоороо мэдээж нөгөө бөөрний ачаалтай бөөр муутай хүмүүс бас тэрийг хит их уурга хурдан өсөхгүй ажмаараа өөрсгөө нас дасах нь айгүй чухал. Тэгэхээр уураг аль болох уураглаг эслэг дээр туурласан өглөөний цагаан ерөнхийдөө уудаг. Эслэг бол өөрөө бидний бие организм яг нэг хоргоожуулах процесс шүү дээ. Тийм өглөөний цагаан уучаад тэгээд нөгөө витамин D3K-га тэгээ омега 3 мультивитамин А ерөнхийдөө уудаг. Тэгэхээр энэ манай бүх эрчсүүд маань цитрат хэлбэр юм уу айгуу сайн хэлбэртэй байдаг. Тэгээд дандаа ерөнхийдөө магний суурьтай байдаг. Бид нар нөгөө дур мэдээд хүмүүс айгуу кальц уудаг. Та бол тэрийг бүр мэдж байгаа. Тэгээд дэгээ уухгүй тэгээд цусндаа кальц нэгсчдэг. Тэгэхээр айгуу хүчлэг асуудал үүсгэж. Яг энэ дээр танаас асууя гэж бодчихсон. Одоо ингээ бон спорт гэж тэнгүүд мэдээж ясныг дэмжих юм байна гэж тэнгүүд бид нар шууд кальц бариад авалдаг. Тэгээд энэ дээр харьцаад тэгэл 1000-тай 2000-тай гэж явцдаг штэ. Тэнгүүд энэ дээр харангууд кальцийн агуулмж нь нэлээд бага. За 105 мг гэд ингээ байж. За энийг харангууд хүмүүс магадгүй 1000 авах хэрэгтэй гэж бодох л бах л та. Тэнгүүд бон спорт гिचингүүд энэ дээр ганцхан кальц биш юм мөртлөө магнезиум гэж байна. Магний нэлээд өндөр байгаа. Тийм, магний өндөр байна, витамин Е байна, С байна, цайр байна тий. За тэгээд одоо витамин D3, K2 энэ төр гээд нөгөө яг түрүүний хэлдгээр тун ихтэй биш. Яг тэр одоо гол зүйлүүдийг био хүртгүүг нь өндөр өгөхийн тулд хооронд нь зөгцсөн юм ингээд дэмжиж оруулчихаар илүү их одоо зүгээр юм байна да гэдэг надад тийм одоо юу харж сууж хэлээ л та ер нь бол тэгэхгүй болохоор бид нар чинь за мэдээж кальц чухал юм ба гэд ингээд кальц хэрэглээд босон болоогүй кальцууд ихээр хэрэгэлдэг. Тэгээд тэр нь цаашаа шохоожилт үүсгдэг. Бөөрөнд
шохоо үүсгдэг, нэг судасны хатуурлын шохоочл гэдэг юм хамгийн их үүсгчээд байдаг. Хамгийн илүүдэлтэй буруу шимэгдээгүй юм чинь л илүүдлэр бид хөрөнгөлөгчөд байгаа шүү дээ. Тэгэхээр энээс илүү их хамгаалдаг юм байна даа л гэсэн зүгээр надад бол бодол одоо энэ юмд харж сууж байлаа. Та яг зөв харсан байна. Тэгээд яг нөгөө хоорондынх нь одоо зохицолтолгоо хэмжээ нь айгуу чухал байгаа. Тэгэхээр хүний бид мааг нь хамаагүй илүү шаардлагатай байдаг. Бодис залцааны 600 гаруй үйл ажиллагаанд оролцдог. Тэгэнгүүт эрдсүүч хоорондоо биеийн дотор антагонистик буюу нөгөө байрлаа одоо байраа булаацалж яадаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидэрт мааг нь айгүй их хэрэгтэй байхад бид нар кальц нэмэлтээр дураараа уугаад байх нь магна бинээсээ төрөх шахаа гарах чинь тий. Тэгээд бид нар энэ нэг ачааллын үед зүгээр стрессдэх ачаалттай байх төдийд магна шээсээрээ ингээд угаасаа гаргаж байгаа ш. Тэнгүүд магны дутагталтай оронгууд бид нар нойргүй болж байна. Гүнээрээ авч чадахгүй байна. Мэдрэлийн ядаргаатай болж байна. Ядралт багтаа тий. Ингээл 600 бодисын солилцооны үйл ажиллагаанд орох юм аа ингээд хомсдуулчихж байгаа байхгүй. Тиймэрхүү байдлаар ингээд бас яг ингээд зөв формулацтай нэгнийгаа юм дэмцсэн. Ер нь бол одоо витамин D-гээс бусд нь ер нь дангаар нь юмыг их тунгаар уухаас хүмүүсийг бас айгүй айгаасаа л гэж ерөнхийдөө боддог. Тэгээд манад бол дангаараа кальц би албаар оруулж ирдэг байхгүй байдгүй өнөдрийг олддог. Тэгэхээр ягаад тэгэхээр монголчууд өөрөө тэрэн дээр айгүй их яадаг болохоор аль болох илүү юм зөв бүтцтэй нэгнийгаа дэмжих ийм байдлаар нь илүү хэрэглэл тохиромжтой. Тий. Одоо хоёлаа би бас кальц дээр нэг юм асуумаар санагдаад байна. За ингээд кальцийг бол за хүнснээсээ бид нэр сүүс сүм бүтээгдэхүүнээс авч болж байна. Хамгийн өндөр агуулмжтай нь бол за бяцлаг байна. Би бяцлагийг аль болох зөвлөхийг хичээдэг. За мэдээж бид нар мал аж ахуйн орон бяцлаг гэдэнгүүт худалдаанд олон төрлийн бяцлагууд байгаа. А тэн дундаа бидний хамгийн их зах зээлийг эзэлдэг нэг аналог бяцлагууд байгаад байдаг. Аналог хиймлэр гэх юм да. Одоо бид нар чинь бяцлаг гэдэг бол сүм бүтээгдэхүүний агуулмж 100% бүтээгдэхүүнийг бяцлаг гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэл нэг аналог буюу одоо химийн үйлдвэрлэл хөгжсөнтэй холбоотой нэг 40-50% нь сүм бүтээгдэхүүний агуулмжтай үлдсэн одоо 60-аас одоо тэр 50% нь болохоор ямар нэгэн химийн синтетикээр дүүргэгч бодисуудаар нөгөө тэр бяцлагны өнгийг оруулдаг, амтыг оруулдаг ийм юмнуудыг хийцнийг бол аналог буюу хиймэл гэдэг. Тэгээ энэ нь бол өөрөө нэг массын үйлдвэрлэлд маш их ашиг авчирдаг болохоор зах зээлд хамгийн ихээр байж идэг, гой савлагдсан. Тэгэнгүүт зах зээл дээр хүмүүс яг нөгөө сонголт хийгээл бяцлага хэрэглээрэй гээл тэнгүүд андуурал очиод аналог хүнсүүдэд очиж авчдаг. Иймнүүд бол маш ихээр болцсон. Тэгэхээр одоо Ирланд, Англид одоо яг энэ бяцлагны хэрэглээ ер нь хэр байдгийг ийм аналог хүнсүүд ер нь хэр байдаг вэ? Одоо зүгийн балтай ярьж байна. Одоо юун дээрч яг нэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр иймнүүд бол дэлхийн зах зээл дээр бол их л болчихлоо л доо. Тэгэхээр энэний эсрэг одоо ер нь хүнс та яг судлаач нь хүнсэн дээрээ юуг нь анхаарах уу, шошхыг яаж харах уу? За үнэхээр одоо сонгож чадахгүй бол ер нь яах вэ тий? Би яг нөгөө анх жирэмсэн болонготой. Жирэмсэн нөгөө гадаад жирэмсэн болж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө Монголд амьдарч байгаа л гадаад очлоо. Хаста хөгжингөө орно, хөгжтэй оронд ирсэн хэвээр нэрээ бүх юм гоё гэл ингээл явж байгаа л. Жирэмсэн болонгуудаа хүн чинь яг нөгөө амар анхаарч эхлээл хоол хүнсээ ингээл анзаараад ингээл эхэлсэн чинь амар гинэн бид нар бол хүүхэд байхдаа ингээд нөгөө юу талах юугаар хийдэг юм дээ шүү дээ. За гуйрал, за сайндаа нэг хөрөнгө тэгэл давс сахар ч юм уу усал гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чи би өөрийнхөө иддэг байсан. Өдөр болго авдаг байсан. Талхныхаа орцыг эргүүлээ харсан чи 20 гараа явчихд юм да. Бараг 30 руу дөхөөд. Тэгэл шоконд орж байгаа юм чам. Оо лагста монд гадаад ирцтэй ба гэж бодоодсэн. Тэгэл ерөнхийдөө өөрөө мэдээлэл хайж эхлэв. Тэгэл интернетээр юм ухаарчин тэгэл энийг ойлгоцсон байж нөгөөдхийн ингээл үүсгэс амар их мэдээлэл бүр толгой эргээл. Тэгэл одоо яг ингээл хоол зүг ингээл уул нь яг сурсан чинь уул нь нүүрсээс уураг өөхтөс. Тэгэл бичил шимтэж хэлгээл. Дөрөвхөн л ямыг ойлгочих юм бол уул нь ингээд бид нар өдөр тутмын айгүй их миний хувьд айгүй их юм энерги ирч хүчээр зарцуулдаг, нервээ зарцуулдаг байсан юм ингээд асуудал ингээд шийдэгдсэн баг. Яа тэгэхээр би хаач очсон авж байгаа хоол хүнс одоо хүнсний нэмэлт юу вэ? Орц найрлагыг хараад за окей. Миний одооны байгаа нөхцөл байдалд те надад миний төссөвч байна уу? Эсвэл олдцч байна уу? Тэ аялж явж ээж бас тэгэл байнга янз бүрийн майхгал маяглаад авахгүй шүү дээ. Одооны нөхцөл байдалд миний хийж чадах хамгийн эвтэйхэн сонголт нь энэ байна гэл тэрийгээ сонгоод л тэрэндээ
сэтгэл зүйн хувьд happy байгаад сурцсан. Тэр л айгүй чухал гэж боддог. Тэгэхээр тэр эрх чөлөөг л бас энэ сургалтаараа мэдээллээрээ хүмүүст өгөхгүй зориуд байгаа байхгүй. Тэгээд гадаадад байна гэд он болохгүй бүтгүй юм чи яг үнэндээ бүгдөө л гадаадаас нэг ийм мундаг стандарт үйлдвэрлэлийн стандарт одоо баахан сертификаттай тэр нь мундаг болоод манад ороод ирж байгаа шин. Тэгэнгүүт энийг ингээд судалж байгаа л эргээл харсан чинь бид нар хүүхэд байхдаа иддэг байсан тэр ээжээ маань бүрсэн таргаар л өсөө үсттэй. Би л 100 тараг идээ. Оройдоо тараг угаал. Тийм сахартай ээж бүр намайг сануулж хоол идэлдэг байсан. Би бол өдөр чинь өглөөнөөс оройрол ингээл тараг угаал сахартай ч гэсэндээ. Ээжийнхаа бүрсэн таргийг угаал ах ич нартаа илгээ төмсдөө шарж идэл тэрийгээ булаацлж идэл сайхан талхтаа идэл сүултээ. Тэгэл намар болохоор би нөгөө манайх дарханд байсан болохоор нөгөө шуудаагаар ингээл ногоо ирэл үүдэнд манай аав ээж найзаа тавьчин тэрийг ингээл том ийм нөгөө модон юу гэдэг бош гэдэг л бошигт ингээл гэрлэн дандаа тасарч таарна. Тэгэл манай ээж агч нар хэрчээл би нөгөө баг нь болохоор давс цацдаг нь манай аах ингээл тэрийг ингээл нүдэл тэр чинь ингээл маш их гоё ашигтай бактеритай ингээд ийм ферментedтэй эсгсэн хүн сулчиж байгаа. Тэрийгээ өвлжин ногоо янз бүрийн гавын нагаа байдгүй байсан ч гэсэндээ өвлжин бид нар те тэгэл нөгөө алх аваад зүч аваад тэрийгээ гаргаж ирээд будаатай урганда тэр гоё одоо тийм гоё махтай тэр гоё сүултээ эсвэл дайвар бүтээгдэхүүнтэй тэрийгээ идэж өссөн бид нар тэгээс хоол яг ямар амттай байдیں۔ Те одоо дархныхан бол ингээл намар болохоор тэр ногоотой шүл ямар гоё амттай байдаг лээ. Тэгэл тэрийгээ би ингээл ногоо тарихаад тэр үедээ л хэвээр нэг шийтгэл юм шиг боддог байсан. Одоо бүр хамгийн үнцэнтэй зүгээр бид нар ийм жаргалтай байсан шүү дээ. Луун тасалж аваад шороог нь гүвэлж ажиллаад тэр гоё луунгийн амтыг мэдэрч өссөн байхгүй бид нар те. Тэгэхээр манай хүүхдүүд тэр бидний хүүхдүүд баг луу хаанаас ур дэлгүүрээс очивол ингээл нэг байж идэл юм бодож байгаа шүү дээ. Тэр нь хідэн пестицид яасан хаана Африкаас одоо Европт ч гэсэндээ би ингээл амьдарч байхад тест Африкаас ч юм уу Мадагаскар ч юм уу ингээл ирсэн ногоо банан гэл. Тэр хизээ хураагдаад хэр хугацаанд тэрвэлтэнд явж агаад яаж агаад ирсэн те. Тэгэхээр монголчуудын хувьд би амар юм уулна. Бид нар өөрсдөө яг ингээд хаанаас ирснээ ингээд харах юм бол бид нар жинхэнэ хоол хүнс. Ямар яаж амтагддгийг, яаж бэлтгэгддгийг, тэ гэдгийн үнцнийг айгүй сайн мэдэж өссөн хүмүүс гэж боддог. Тэгээд тэр үед нөгөө бид нарт ч ингээд янз бүрийн одоо дэлгүүрийн янз бүрийн юмнууд байгаагүй шүү дээ. Тэгэл яг байсан юмаа гоё зөв боловсруулж идэл. Тийм болохоор бид нар айгүй нөгөө таны хэлдгээр яс суур сайтай ийм болохоор л одоо үед бас ингээд бас гайгаа яваад баг. Тэрнээс бол Европын орнуудад бол яг Европын хүнсний стандарт бол ер нь харьцангуй сайн л да. Америкийг бодох юм бол хамаагүй сайн. Тэгээд Америкт ч одоо нөгөө хүнснийхаа шошгон дээр одоо ГМО гений өөрчлөлттэй хүнс байх юм бол орчны айлган дээр тэрийг заавал тодтогч бичих шаардлагагүй шүү дээ. Европ хүнсэн дээр бол заавал бичдэг. Одоо энэ хүнсний нэмэлтийн стандарт энэ төр ч гэсэндээ Европ бүр шал ондоо түвшний байдаг. Тэгэхээр Европт амьдарч байгаа хүмүүс ч гэсэндээ мэдээж хамгийн гол нь бүх сонголт нь байгаа тэр аналог хүнсэн ч байж байгаа. Хит их боловсруулсан хүнсэн ч байгаа, сайн хүнсэн ч байгаа. Тэрнээс хаана амьдарч ин тэрийг одоо сонгож авах юм мэдлэг хувь хүнээс одоо хамаарчаад л байгаа байхгүй юу. Тэгээд яг Ирландын хувьд бол ер нь бол нөгөө бас айгүй тийм dairy буюу одоо сүү цагаан эдийн дээрээ тулгуурсан ард түмэн айгүй их тийм бас ийм фармеруудтай малчидтай. Тэгэхээр одоо юу н айгүй гоё сүү цагаан эдийн хамаагүй гоё. Яг одоо хажууны англи гэхэд нөгөө айгүй их хүн амтай. Ирланд ч бас айгүй жижигхэн штэ Монголтай адилхан 3-5 сая. 3 байсан одоо бүр 5 сая болсон лээ. Англи руу оронгууд л хүнс нь адилхан сүү мөн адилхан амтагддггүй. Тэгэхээр улс юун бүх болгонд ингээл тийм хит их боловсруулсан хурдан төргөн тий ингээл бас аналог юм одоо дүүргэж орсон найрлагатай хүнсүүд бас зөндөө байгаа. Гэхдээ тэрнийхээ хажуугаар бас ингээл сонголтууд хүн хүний сонголт юм да. Яг монголчуудын хувьд болохоор сүү цагаан эдэн дээрээ бол яг нөгөө тэр нөгөө бяцлаг дээр ингээд ярахаар тэр бас нөгөө нэг юм хоол хүнсний үзэмжтэй айгүй холбоотой юм болчиход байдаг тий. Нөгөө үйлдвэрийн юм чинь нэг адилхан өнгөтэй, адилхан хэлбэртэй, адилхан юм стандартын байх болохоор гэхдээ яг хүнс чинь бид нар яг сүү цагаан эдэг ингээл үйлдвэрлэхэд бүгд юм генерик юм адилхан байдгүй шүү дээ. Тэгэхээр яг тэрнийхэн тэнцвэрийг олоод л ингээл хэрэглэх нь л бас л чухал болчиход байгаа л та. Тий.
Тэгээ бас нэг энэ хүнсний асуудал яг нэгэнт ярьснах би бас нэг өөр тохиолж байсан жишээ гэдэг юм ярьчмаар санагдаад би нэлээд хэдэн жилийн өмнө нөгөө хүнсээ шинжилүүлээгээд нэг асуудлууд хөндөөд тэгээд хүнсний одоо шошгоны асуудал, орчин найрлагын асуудлууд гэдэг нийгэмд мэдээлэл өгöö болохгүй юмуудын зарим төрийн байгууллагуудтай хамтран нэг хэсэг явсан. Тэгээд нэг удаа Roundup гэдэг одоо пестицид, гербицидийн үйлдвэрлэдэг тэрний талаар мэдээлэл оруулсан. Тэрний юу байсан бэ гэхээр Америкийн том одоо газар тариалангийн том Monsanto гэж том корпорац байдаг. Тэдний одоо тэр пестицид Roundup гэдэг пестицид ингэж цацдаг хүн хорт хавдар тусаад тэгээд тухайн одоо хорт хавдар нь бол тэр ажил мэргэжлээс шалтгаалсан буюу тэр Roundup буюу тэр пестицидээс хамааралтай хорт хавдар байна гэдгийг одоо шүүхээр нотлоод тэгээд тэр хүн эргүүлээд Monsanto компаниас одоо төлбөр нэхэмжилсэн юм том кейс бодит юм гарсан. Тэгээд тэрний талаар мэдээлэл оруулсан. Тэгсэн чинь Монгол тэр Monsanto-гийн одоо яг хэрэгэлдэг Roundup-ууд их орж ирдэг юм байна. За тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь нөгөө хүмүүс ч бас одоо шүглүүлэх гэдэг юм ярьж штэ. Төрийн албанд ажилладаг нэг хүн гайлын одоо байцаагч хүн одоо над руу чат бичиж байгаа байхгүй. Би ингээд төрийн албан гэхдээ хувийнхээ үүднээс тантай ингээд холбогдож байна. Тэгээд манад бол ийм юмнууд одоо ингэж орж ирдэг юм аа. Гэхдээ энэ бол бас их хэцүү. Ингүүд нэг том одоо компани би одоо нэрийг хэлмээргүй байна. Том компани их зөвшөөрөл авсан. 40 тонны контейнер 1 жилийн одоо зөвшөөрөл нь 50 контейнер одоо юм зөвшөөрөл авсан байх жишээ. Одоо пестицид оруулж ирж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи 2000 тонн пестицид миний зүгээр тооцоолно. Гэхдээ яг тэндээ гүйцээж орж ирдэг юм дээд одоо оруулж ирэх лимит нь тэгж авсан байгаа. Ганцхан компани шүү дээ. Тэгээд тэгвэл тэд нар чи ингээд хаана явах вөхөр бидний нөгөө газар тариалан тэгээ буудаанд орно. Тэгээд тэр нь гурил болно, өдөр тутмын нөгөө талхан нь болно. Хамгийн гол нь тэр биологийн тогтцоороо агаартай эсэлдээд одоо хоргуужаад явж явах одоо бас нэг горим биш үү дүрмжөр. Тэнгүүд манайхан яг тэр горимоор нь хэрглэж чадж гин үгүй юу гэдэг өөр хамгийн том асуудал. Тэр горим нь одоо өөрөө агаарт эсэлдээд хоргууж явах хугацаанаас өмнө манайх хурааж одоо ургацаа алдна гэд хурааж авч гин үгүй юу? Тэрийг хяндаг байгууллага нь байна уу гэд ингээ бодохоор маш том асуудал. Тэнгүүд хүү энэ ч өдөр тутмын иддэг бидний гурил талах чи өөрөө ийм асуудал үүсчихлээ. Нөгөө ногоо могоо чи ийм байгаад нь бид нар итгэлтэй баймаар байна. Монголын хөрсөндөө ургуулсан юм идмээр байна. Гэтэл дундын одоо энэ төрийн хяналтын байгууллагууд нь одоо тодорхойгүй байгаагаас болоод бид нар айцтай байгаад байна. Энийг тодорхой болгож өгөөч гэж уг нь тухайн үед одоо төрийн одоо өндөр албан тушаалтнууд ч гэсэн одоо ажлын одоо талаас санал тавиад ингээл явж ил байсан. Тэнгүүд эргээд маш том одоо бизнес явж байгаа болохоор маш том одоо бизнесийн ашиг сонирхлууд над руу тийм одоо зүйлүүд бол ирж ирсэн. Тэгэд энийг одоо зарим нэг олон нийт маань хүлээж авах, зарим нэг нь одоо ингээд би одоо нийтийн төлөө ингээд одоо ажиллангууд чи ийм сэдвийг ингэнгүүтээ чи шантаж хийх гэдэг юм гэл ингээл тэр хүн үнэхээр чилдэг юм эсвэл нөгөө торооломж байдаг юм ингээд ийм асуудлууд маш их байдаг юм билээ. Тэгэхээр би тэн дээрээс юг ойлгосон бэхээр хүнс бол эмнээсээ илүү том бизнес юм байна. Маш том бизнес байна. Гэхдээ энэ өдөр тутамд яваад энэ дээр бид нэр одоо маш том анхааралтай байх хэрэгтэй. Тийм болохоор хүнсээ шинжилүүлдэг байх хэрэгтэй байна. Ойлголт төрдөг байх хэрэгтэй байна. Хүнсний тэр хөндлөнг байгууллагууд нь биднэрт итгэлтэй байх хэрэгтэй байна. Тэгээд нэг үндэсний лабораториуд тухайн үед нь судлаад юмудаа судлуулах гэдэг өгсөн чинь пестицидийн судалдаг одоо урвалж нь босна багж нь нэвтэрсэн байсан. Тэгээд одоо яг сүүлд бол шинжлэхдээ тэр нь бол сайжраад дахиад одоо хэрэглээнд ингээ явуулсан байх жишээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр хавдар судлалын эмнэлэг одоо харцах шиг болчлоо гэл ингээ яриад байгаа нь нэг талаас олон зүйлүүд. Тэнгүүд нөгөө талаар өдөр тутмын хэрэгжилж байгаа энэ юмуд дээр бид нар анхаарал халамжтай байж чадахгүй бол асуудал байна. За нэг нь тийм өртөөд байна. Тэгвэл нөгөө талаар нь та түрүүнд хэлсэн шүү дээ нөгөө детокс гэдэг. Хүний биеийнх ч бас нэг талаар их гайхамшигтай байна л да. Хүний биеийнх чинь хортой юм орсон ч гэсэн тэрийг буцаагаад гаргаж явах хэрэгтэй тийм ээ. Тэрийг бид нэр дэмжиж хоол хүнсээр дэмжиж чадах юм бол нөгөө өвчлөл өрөвсөл үүсгэхээс өмнө хамгаалаад байна гэсэн. Тэгэхээр би танаас бас юу гэж асуух гээд энэ олон юм нуршчваа гэхээр. Гээ наа чи өөрөөсөө маш чухал сэдв миний угаасаа дотроо бодож явдаг юм. Одоо та түрүү нэг өөрөө detox support ингээ хэрэглээд бие илгээ эрүүлжүүлээд ингээд явсан гэдэг. Тэгэхээр одоо яг та хоол зүйч хүний хувьд functional medicine-аар одоо practitioner ингээд практикийг явж байгаа хүний хувьд detox-ыг одоо бид нэр яаж хийж явах хэвтэй, юун дээр илүү анхаарах хэвтэй.
Тэр талаас нь бас танаас мэдээлэл амар байна. Би яг үүндээ детокс гэдэг үгэнд амар дургүй байсан. Дургүй. Хэрэгцээ үнэхээр ингээл ашиг орлогоо бодоод явах юм бол тураах, детокс сургал мурал гэвэл ална шүү дээ. Гэтэ би хизээч миний юмн донд тураах юм уу тийм юм ерөөсө хизээч юм байдгүй. Яагаад тэгэхээр яг нөгөө хоол зүгээ ингээд надад нэгдүгээр сурж байхад манай багш нар тийм бид нар ингээл барьж явж байгаа л ингээл хавар ингээл детоксчдаг тийм юм байхгүй. Бидний бие организм өдөр тутамдаа өөрийгөө хоргоожүүлэх системтэй. Тэрийн л усаасаа уугаал хоолоо сайн эслэг идээл өдөр тутамдаа хөдөлгөөн хийгээл хөлсөө гаргаал тэрийн дэмжинэ гэж манай багш нар хизээч манай тийм нөгөө хичээл дээр детоксийн одоо сэдэв мэдвч юм уу гэж юусэн байгаагүй тийм үзэл баримтлаар би яг сурсан болохоор ер нь бол өөрөө ч гэсэндээ өдөр тутамдаа л яг тэгж явдаг байсан. Тэгээд яг нөгөө даавартай холбоотой яг одоо нэг эрүүл мэндийн одоо насжилтын нэг мөчлөг ирж штэ тий. Тэр үедээ яг үнэхээр илгээ яг дэмжих шаардлага гараад яг тэр детокс спорт буюу одоо хоргоожүүлдэг дэмждэг гэдэг бүтээгдэхүүн одоо нүтриг бол байгаа л да илгээ дэмжихтэй тийм бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмынхаа бүтээгдэхүүнээ хэрэглэхээс гадна өөртөө тулгамдж байгаа эрүүл мэндийнхаа асуудлыг тэр үедээ тэрийг одоо детоксыг би өдөр болгон уудаг гэсэн үг шүү дээ тий. Жилдээ нэг ч юм уу би бол сая 2 жилийн өмнө яг нэг ууж исэн сая цагаан сарын өмнө яг нэг ингээд уугаад тэгээ илгээ тэтгээд иймэрхүү байдлаар ингээд сөүлжлүүд өөрийнхөө онцлог дээр тулгуурлаад ингээд яана гэсэн. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед бол судалгаагаар нөгөө саун гэдэг те. Сауны нөгөө судалгаа та сүүлийн үед аягүй харж байгаа бах те. 7 хоногт 3 удаа нөгөө longevity нөгөө урт удаа наслах дээр ерөөсө Финландууд энэ төр хийсэн судалгаа 7 хоногт 3 удаа саунд их болсон шүү дээ те. 5-аас 10 минут л байхад бидний одоо тэр нөгөө хоргоожүүлэх систем аягүй сайн идэвхждэг те. Тэгээд бүр зүрх судсан дээр бүр аягүй их юм бенефит одоо сайн талууд ирж байгаа. Тэгэхээр иймэрхүү тэг хамгийн гол нь дасгал хөдөлгөөн хийгээ хөлрөө би ингээд сая ингээд дасгал нилээн хийдэг болтлоо өөрийгөө хөлрдгүү гэж бодоод байгаа. Нэг юмд хөлрөөд байдгүй. Гэсэн чинь хүн чинь ингээд хийгээд байх тусам илүү хөлрдөг болоод идэм байлээ. Тэгээ жим юмд үнэхэрийн дургу хүн байсан. Өнөр танарт нь ч дургу байсан. Тэгээ одоо бүр яалтчгүй нэг шалжижсэн юмээ олохгүй тул би надаа хөлний болчих хэрэгтэй юм байна. Тэ би ингээд өдөр эцээ би л тэр өдөр тутмын зовиорыг мэдрэн штэ тий. Тэрийг хүсэхгүй байна би ээж дээрээ харж гин тий. Сая цагаан сараар би одоо муухай юм болох байх та. Гэтэ цагаан сараар ингээд сая цагаалсан. Тэгээд хөвчүүдээ харахаар ингээд босч байгаа нэг хүл нь ингээд нарийнхаа яг нөгөө нэг киноны Грүү гэдэг нөгөө нэг характер байдаг штэ. Амар дээдлэн бондгор тэг хүл нь ингээд бие ингээд дийлэхгүй ингээд босч байгаа. Тэгэхээр тэрнээс уртлан сэргийлээ хэдүүлээ булчингаа ингээд суулгахын нэтрээ гэдэг яхаа. Өнөөдрийн подкаст та бүхэнд хүрэхэд дэмжин ажиллаж байгаа брэнд бол NutriGold брэнд юм. Энэ брэндийн талаар товчхон мэдээллийг хүргэе. NutriGold нь Английн брэнд бөгөөд гар дүүсийн хувьд ургамлаас гаргаж авсан хамгийн гол онцлог бол био хүртхүй өндөртэй. За био хүртхүй өндөртэй гэснээр тунгийн хувьд бол бага тунтай байж болох ч гэсэн таны биед ороод биологийн үйлдэл үзүүлэх чадвар хамгийн өндөр гэсэн. Тэрийг яаж үздэг вэ гэхээр мэдээж одоо бид нар жишээд энэ bone support гэхээр бид нар мэдээж ясыг сайн байлгахын тулд кальц өндөр авах хэрэгтэй гэдэг ийм шууд ойлголт төрдөг. За кальцийг өндөр авснараа яс сайн байдаггүй. За тэгвэл тэрхүү авж байгаа ясыг бүрдүүлж байгаа кальцийн бэлтгэлийг одоо дэмжиж өгдөг, шимэгдлийн дэмждэг, биологийн үйлдлийн дэмждэг зүйлүүдийг хавсарж оруулж өгснөөрөө онцлог гэсэн. За энэ одоо bone support-оор жишээл товчхон ярихад кальцийн агуулмж харьцангуй багын мөртлөө нэмэлтээр магнезиумыг оруулж өгсөн байна, цайрын агуулмжтай байна, борын агуулмж, за дээрэс нь витамин D, 3 болон К гэх мэт олон зүйлүүдийг оруулж өгч. Энэ яадаг вэ гэхээр энэ олон зүйлүүд нэг нэгнийхээ үйлдэлийг дэмжиж өгснөөр эцсийн дүндээ биологийн үйлдэл нь их өндөр байдаг гэдэг дээр бол NutriGold брендийн онцлог юм. Тийм болохоор альва бэлтгэлийг гаднаас нэмэлтээр хэрэглэж байгаа бол тун өндөр байхтай гол нь биш, био хүртхүү өндөр байх нь хамгийн чухал байдаг юм аа. Буцаад таны тэр нөгөө Monsanto-г ярихаар тэр хоол хүнсэнд агуулгадж байгаа тэр химийн бодис тэр газар тариалангийн тэр одоо арга барилууд тий. Тэгээд би бол Монголыгаа ингээд нэг ясандаа тэгж одоо сайн хөгжөөгд баярлдаг байсан байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо 10 гаруй жил энийг судлахаар тэр хөгжсөн орнууд ч өөрсдөө одоо Америкийг харалт амар том асуудалтай болсон. Эрүүл мэндийн асуудалтай болсон. Ямар их таргалтай бүр obesity буюу хит таргалтай. За Монгол яг хойноос нь явцсан. Тэ орцсон. Тэгээд харахаар эрүүл мэндийн тогтолцоо нь угаасаа нурж байгаа. Тэгээл нөгөө даатгалын систем. За тэгэнгүүт та түрүүн хэлсэн те хүнс өөрөө юмнээс илүү сайн бизнес юм аа гэдэг.
Тэнгүүд Америкийн за энэ миний хувь хүний бодол шүү. Яг мэрэгжилтэн хүний бодол биш. Гэхдээ функционалны анагаах ухаан яагаад гарсан бэ гэхээр Америкаас үүдэлтэй байхгүй юу? Угаасаа энэ хүмүүс өвдөж явхаас салгаж штэ. Шийдэл болохгүй нэмэр шийдэгдэх байсан бол эн чинь үгүй шийдэгдэхээр цаг хугацаа өнгөрчлөө штэ. Тэгээд функционалны анагаах ухаан Америкт үүссэн болохоор миний нөгөө Европт сураад Европын стандарт, хүнсний стандартыг мэдээд бас айгүй олон мэдээлэл Америкаас ирдэг байсан аахгүй. Тэгээд Monsanto гэдэг энэ байгууллага маань өөрөө тэр нөгөө гений өөрчлөлтөд буюу одоо тэр биологийн лабораторид гаргаж авсан тэр өөр мөр тэр хүнсний хамгийн том үйлдвэрлэгч нь байж байгаа. За тэгээд нийтлэхээр Америкт бол каноло тоос гаргадаг одоо монголоор бол raps тэгээд каноло ойл шар буурцаг soybean тэгээд эрдэнэ шиш corn гэдэг энэ гурван зүйлийн Америкт ургасан энэ гурван зүйлийн 90-ээс дээш хувь тэр гений өөрчлөлтөд хэлбэрээр ургадаг нь бол нотлогдсон. За тэгээд дээрээс нь түрүүний таны хэлсэн roundup гэж байгаа тийм. Тэр одоо хоол хүнс тариаланд хэрэгэлдэг пестицид бац тийм. Тэр одоо яах гэж байгаа? Пестицид бацыг яагаад яаж байгаа юм гэхээр тэр шавж те одоо илүү л ургац авахгүй шавж мавжийг ингээд устгах гал яаж байгаа. Тэгээд тэр нь өөрөө маш их химийн байцтай байж. За тэгэнгүүт хоол хүнс нь одоо тим химийн байцтай шинт байцын нягчил багтаа байгаад ирэхээр хүмүүс их өвдөн. Хүмүүс өвдөнгүүт эми хэрэглэх болно. Тэгэхээр Америкийн хамгийн том хоёр компани бол нэг нь одоо тэр хүнс үйлдвэрлэдэг гэж нэрлэдэг байгаа тэр маш их хим гений өөрчлөлтөд химийн гаралтай газар бүхийдийн өгж байгаа газар нь. Тэгэнгүүт хоёр дахь том нь болохоор эмийн компани гэж. Бараг нь одоо нөгөө Bayer гэдэг байгаа шүү дээ. Нөгөө дан манай монголч гэдэг зөндөө тэр яг толгой компанийн нэр марч одоо Pfizer гэх pharmaceutical те эмийн компани гэж. Энэ хоёр том гэж. Тэгэл яг үнэндээ Америкийн FDA гэж бид нар шүтээдэл байдаг те. Тэгэл тэр бол яг үнэндээ энэ хоёр амар их мөнгөтэй том компани хармаанд нь ихэнх хүн байж байгаа амар магадaltaй. Тэгэл улс төрийн бодлого энэ төр бүр те. Тэгэхээр тэр хөгжсөн тэр мундаг гэдэг байгаа орнуудын хүнс үйлдвэрлэлийн юмыг хялбарчилсан түргэн болгосон тэр мундаг зундаг тэгэнгүүт олон улсын стандарт болчихно тий. Тэгэнгүүт хідүүлээд одоо нөгөө хөгжөөгүүд нь жоохон баярлаад идэг гэсэн тэрний ялгааг хідүүлээ мэдрээд Монголынхаа тэр уламжлалт тэр арга байрал тариалан мал аж ахуйн юмаа онцлогоо мэдээд тэгээд тэрний нэг дундуур хідүүлээ өөрсдийнхөө хөгжлийг өөрсдийнхөө хүнсний үйлдвэрлэлийн газар тариалангийн стандартыг тий боловсруулад зөв голдролтогтой ороод ингээ хөгжөөсөл гэдэг бүр ингээд айгүй том ингээд хүсэл мөрөөдөл байгаа. Тэгээд тэрийг хэн түүжлэх юм бэ гэхээр улс төрийн хүмүүс биш хэрэглэгч нар нь өдөр тутам мөнгөө төлж байгаа. Өөрсдийнхөө цалинг одоо тийм ажиллаж хөдөлмөрсөн мөнгөө төлж авж байгаа хэрэглэгч нар уулна сайн сонголттой зөв ургасан зөв бүтцтэй тийм ингээд өөрт чинь сайн тэр хүнсээ хөдөлтөж аваад ангууд тэр үйлдвэрлэл чинь тэр газар чинь одоо дэлгэрэн сайжрна үстэй тийм тэгэхээр тэр одоо удирдлагын илүү ээжүүдэд тийм эмэгтэйчүүдэд өгөх гэж л ойлголтыг өгөх гэж л ерөнхийдөө энэ ажиллаа бас тодорхой хэмжээгээр хийж авдаг л да. Тэгээд таны бас хийсэн юмнуудыг зөндөө харж ирсэн нөгөө зүгийн бал дээр хүртэл те. Зүгээр л юу ячаал зүгийн бал гэдэг нэршилтэй ямар ч стандарт байхгүй те. Тэрийг одоо адгалж хиймэл зүгийн бал гэдэг нэртэй болчихлоо шүү дээ те. Тийм тэр зүгийн бал дээр хүмүүс хотоодонд сайн зүгийн бал сайн шүү гэл тэнгүүд дэлгүүрээс очиод аваад зүгийн бал гээл өдөр болгон утгаад зүгээр л фруктозны сироп буюу нөгөө илгийг өглүүлдэг юмыг химийн аргаар зүгийн бал шиг харагдаад тэгээд зүгийн балгээ савлцсан. Энэ бол нэг том маш том ловер байсан байхгүй. Тэгээ энэний асуудлуудыг зөвхөж тавиад шошгоны тэр стандартын мөрдүүлэх ажлууд явсан. Энэ мэт бол зөндөө асуудал байгаа. Наривчлаад явах юм бол яг хөө зүгээр эргэн үеийн хувьд, эмч хүний хувьд, олон нийтийн юм дээр ажиллаж байгаа хувьд би өөрийнхөө чадлын хэрэгээр явж байгаа. Гэхдээ энэ ганц хүний асуудал чинь өөрөө төрийн асуудал, тогтолцооны асуудал, системийн асуудал. Тэгээ энэ дэр хэн соргог байх ёстой вэ гэхээр олон нийт өөрөө соргог байх юм бол төрдөө хяналтаа тавьдаг, шахалтуудаа өгдөг энэ стандартуудыг мөрдүүлэхтэй энэ юмуудыг хэлэх нь бол олон нийт өөрөө мэдлэгжих ийм зүйл юм байна гэдгийг би ойлгоод аль болох суур ойлголтын л өгөөд яваад. Тэрнээс шууд асуудал руу сэдв рүү орчхоор ганц хүнийг бол нөгөө бизнесийн юмнууд чинь ингээ орж ирээд те одоо бойкот янз янз юм яагаад болохоор ажиллаж явах төвхтэй юм билээ. Тэгээд шууд одоо ингээ гал асаагаад сэлэм эргүүлээд явах нь бол нэг тийм зөв арга биш юм байна. Суур ойлголтын өхөн зөв юм байна гэдэг тийм л одоо явж байгаа. Тэгээ би түрүү хэлснээр нөгөө
би бол гадны юмыг идэхээс илүүтэй Монгол хөрсөндөө ургасан Монгол юм идмээр байдаг. Тэнд бол их дуртай. За яг тэгээ мэдээж одоо ямар ч үнэтэй байсан бид нар үнийн төлөөлөл авч байгаа шүү дээ. Монгол юм авчиг гэл Монгол ногоогоо авчиг гэл. Тийм. Одоо ерөнхийлөгч маань одоо юу гэдэг хөвсний хувьцгал гэдээ хийж шүү дээ. Энэ бол их зөв ажил гэж боддгийг. Бүх одоо өргөн хэрэглээний хүнсээ Монголдо үйлдвэрлэе гэдэг. А одоо энэ ингээ үйлдвэрлэдэг болж байгаагийн левел ахаад энэ үйлдвэрлээд байгаа юм чинь тэгвэл яг нөгөө органик төвшөндөө хүрж гин үү те? Байгаль орчиндөө ээлтэй байна уу? Яг тэр органик сертификат авах хэмжээний гарал үүслийн хувьд одоо юмнууд нь байна уу гэдэг дараагийн шат руугаа бас гоё одоо удахгүй ороод явах байх л гэж би бас боддөг шүү дээ. Харин тэгжил найдаж чинь тэгэхгүй бол тэгэл нөгөө гадаадын мундаг гэл ингээл сохроор ингээл стандарт юм хумыг дагаал явах юм бол тэгэл ингээл айгүй хэцүү. Тэгээд зүгээр энэ дээр нөгөө сүүсэн бүтээгдэхүүн дээр Монголын уламжлалт хоол хүнс одоо тэр үйлдвэрсэн орны сүүний ялгааг л би энэ дээр тайлбарлах юм бол монголчууд айгүй ойлгоход амар санагдаад байгаа байхгүй. За тэгэнгүүт одоо ингээл сүүг хэдүүлээ ингээл урдаа ингээл тавил атлах нэг цагаан өнгөтэй сүү байж байгаа шүү дээ. Тэгтээ тэр цаад процесс нь шал ондоо болгочихж байгаа байхгүй. За тэгээд ингээд гадаадын ингээд одоо мундаг одоо хүнс сүүн бүтээгдэхүүний стандарт гэдэг ингээд pasteurization ариутгах. За окей, ариутгахгүй яах вэ? Монголчууд ариутгадаг шүү дээ. Бид нар сүүгээ сайхан оруулж ирээл сүүж байгаа хөөрүүлдэг. Тэгтээ хөөрүүлэхдээ бид нар нэг ингээ буцлагчаад шүнжин байлгаад тэр чинь удаан процессор ингээ хурж байгаа тийм. Тэгэнгүүт нөгөө үйлдвэрлэлийн тэр ариутгал чинь маш хурд хэдхэн секундэд амар хурдан хөрөнгө халаангуудаа буцаагаад айгүй хурдан хөргөөчдөг. Харагдах байдлын хувьд адилхан гэхдээ бүтцийн хувьд амт. За дараагийнх нь болохоор homogenized гэдэг тийм. Одоо pasteurized homogeneous дэлхийн мундаг одоо сүүний одоо ариутгалын стандарт. Homogenization гэдэг нь яадаг вэ гэхээр бид нар нөгөө хөөрүүлсэн сүүгээ те гал дээр хөөрүүлсэн сүүгээ өрмийг аваал тэгэл хөргөчөндөө ингээл хийштэй. Тэгэхээр дээр нь ингээ гоё өрөм тогтоол хүүхд тахта бид нар ингээл толгоол идэв гэсэн. Тэгсэн чинь үйлдвэрлэлийн хувьд тэр янз бүрийн юм хөвөөд ахна таалагдахгүй. Тэгэнгүүт үйлдвэрлэлийн процесс орж ирээд тэр хөвөөд байгаа юм чи өрөм өөх тос тэрийг ингээд бутлаад харагдахгүй болгох процессыг хийж байгаа. Харахаар адилхан сүү цагаан өнгөтэй. Гэхдээ бүтцийн өтөр ч андаа олж байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой одоо ч тэгж байгаа юм уу? Сүүний харшилтай ямар их хүмүүс байгаа вэ тийм? Сүүг шингээж болсон тийм. Бид нар өөрсдийнхөө зөв хийдэг байсан юм аа. Тэ ойлгохгүй. Тэгээд одоо нөгөө сая нөгөө ковидын өмнө бас Монголын сүү цагаан эдэн дээр нэг Германы эрдэмтэд ирээд нэг судалгаа хийсний нэг би нэг хальт харж ирсэн. Нилээн харсан юм аа. Гэхдээ тэрэн дээр монголчууд ингээд цуснаасаа ингээд харахад төлбөрөө харахад сүүсүн бүтээгдэхүүнд ингээд хашлах ийм магадaltaй төрлийн хүмүүс байгаад байгаа хгүй. Тэгсэн мөртлөө яагаад ийм их сүүсүн бүтээгдэхүүн хэрэглээд идэм болоо гэсэн чинь тэр уламжлалт аргаараа бэлтгэсэн сүү цагаан эдэ чинь өөрөө тэр сүү цагаан задлах нөгөө түрүү нөгөө digestive enzyme гэсэн задлах ферменттайгаа цаанаасаа зөв бэлтгэсэн учраас цаанаасаа цуг ирдэг учраас бид нар тэгэл хийгээр дүүрэл ингээл ашлын зовөр өгөө таахгүй өрөвсөл үүсгээ таахгүй байдаг байсан байна гэдэг ийм таамаглал бас гарсан байсан. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө одоо онцлог одоо давуу талыг нэг ийм байдлаар ингээд нэг ойлгоод Европт ямар идэв, Америкт ямар байсан яг юу нь буруу болчиход байгаа гэдгийг ойлгох юм бол ингээд нөгөө зөв гаргалгаагаа үйлдвэрлэлийн процесс мэдээж үйлдвэрлэх шаардлагатай энэ хүнсэж бид нар бүгд одоо хотод амьдарч байна те ихэнх нь те. Тэгтээ тэр үйлдвэрлэлийн стандартыг ингээд нөгөө яг л ингээд мундаг гадаадын юм гэж копидохгүй, хувилбахгүй өөрсдөндийнхөө онцлогоор л хөгжүүлэх нь л одоо хүнсний хувьд айгүй чухал. Тэгээд нөгөө microbiome дээр нэг бас нэг хийсэн судалгаа байсан. Нэгдүгээр эмнэлгийн дотоод чөмлийн эмч нэг орой намайг ажлаараа ээжсэн чи чийлийг ойлгоно гэл. Гүүгээ өрөөд ирсэн байхгүй бараг 10 цаг болж байсан. Магистрынхаа юуг хийжээ. Магистрынхаа нөгөө би нөгөө ирснийхаа дараа нэгдүгээр эмнэлэг дээр нэг очиж сургалт хийжсэн байхгүй нөгөөд оройд. Тэгээд магистрынхаа юмыг судалгааныхаа датаг авчлаа. Чийлийг ойлгоно гэд гүүгээд ирсэн. Тэгсэн чи яасан бэ гэсэн чинь нөгөө өтгөн дээр хийсэн судалгаасан аахгүй Монголын хотын хүмүүсээс өтөхнийг ингээ хатааж аваад японочтой хамтарч хийсэн байсан аахгүй Азийн судалгаас
Тэгээд сумын төв хөдөө амьдардаг хүмүүсийн утга. Тэгээд нэг Тайван ч үлээ зарим нэг улсын би буруу хэлж магадгүй Тайван, Япон гэдэг ийм хүмүүстэй ингээд харьцуулсан. Тэр юуг нь харьцуулсан бэ гэхээр нөгөө микробиом буюу нөгөө бичил биетнийх нь бичний агуулж байгаа агуулмжийг судалснаас аахгүй. Тэгээд яагаад би нөгөө сленгэд ингээл гидс ингээл ашигтай бактери гэл ингээл яриад байдаг вэ гэхээр миний ойлгосноор яг одоо функционалны анаахын гэхдээ би энэ яг микробиом дээр одоо бичил биетэн бид нар чинь нөгөө эсэс бүрдсэн гэдсэн чинь нөгөө бичил биетний чинь тоо чинь те хол даваад гарцсан шүү дээ. Тэгээд сүүлийн үеийн судалгаа, эрүүл мэндийн судалгаа бол одоо микробиом бүр бичил биетэн дээр л яваад байгаа шүү дээ. Тэгээд би нэг Испани нэг мэрэгчлэлтний сургалтанд Монгол ирснийхаа дараа буцаад Лондонд л очиад явж ирсэн. Яг нөгөө микробиом дээр сургалтанд сууж байгаа. Тэгээд хар мянган судалгаа энэ алийг харах юм бэ те. Явсаар ерөөсөө тэр бичил биетнүүдийн төрөл зүйл нь төрөл зүйлийнх нь тоон олон байх тусмаа тусын олон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх чадaltaй гэж байгаа юм. Тэгсэн чинь тэр нөгөө эмчийн нэгдүгээр эмнэлгийн тэр нойролцоохны дотоод шүүрлийн эмчийн хийсэн тэр өтгөнөөс харсан микробиомын судалгаан дээр хөдөө байсан хүмүүсийн бичил биетнийх нь төрөл зүйл нь хамаагүй онд. Бараг 9 жилөө. Японд байгаа хүнийх нь бараг 2 жилөө. Тэгэхээр монголчууд бид нар яагаад ийм нэг юм суур сайтай тэгээд энэ янз бүрийн юмд амар тэсвэртэй сэтгэл санаа нь явж ирсэнээ бид нараас жоохон арай л дэндүү бас тэсвэртэй шүү дээ. Тэр маань бидний тэр микробиом буюу тэр бичил биетэнтэй шууд албатай. Тэгээд бидний уламжлалт одоо хоол хүнс зөвхөн хоол хүнс биш бидний орчин тэр чинь нөгөө хүрээлэн бай орчин хоол хүнсээ бэлтгэдэг байсан байдал маань бидний микробиом буюу тэр бичил орчин л сайн байсан учраас төрөл зүйл нь илбэг байсан учраас бид нар ингээд бас харьцангуй юм юу сайтай эрүүл мэндийн суурь сайтай байсан юм. Тэгэхээр тэрийг одооны орчин үеийн амьдралын хямаагт яаж орчуулж оруулж ирэх үү гэдэг л одоо бидний сонголтолж чадаа гэж. Тий, яг гоё. Тэгэхээр нөгөө сэдвийнх нь нэрийг бас дахиад сая бодлоо. Өөртөө хайртай эмэгтэйгээ та түрүүнээс нас насжилт яваад ирэхээр бид нэр ингээд хүний гарт орох гээд байна гэдэг. Би анх нөгөө Франц Парист очиод тэгээд дэлгүүрээр нь яваад нэг тийм бүүтэг дэлгүүрүүдээр ингээд ороо сонирхоод явж үзэж байгаа байхгүй. Тэгэхэд за миний анзаарснаар ингээд өснө бол ингээд бууралдсан юм. Тэгсэн мөртлөх гоёороо тэгээд их хөнгөн шингэн бүгд аашинцтай тийм одоо имэнер гэхэд одоо хайшин тийм ээ одоо нэг ахмаг насны миний анзаарснаар бол бараг 60 талтай хүмүүс бүүтэг дэлгүүрээ ажилуулад оройд ингээ хаагаад ингээ явж байхдаа бараг өндөр өсгийчтэй байв уу яа. Ингээ даашинцтай ингээ амар тийм юм тэ чам тэгээд тэн дээрээс надад нэг буус юм үу эн чи одоо манайхаар бол тэ одоо имэнер тэгтийн чи юу вэ ингээ тэр хүний сэтгэл зүй тэр юмд ямар гоё юм бэ насжилт хүн нас одоо ингээ байгалийн чамаар ингээл цаг хугацаа туулна. Гэхдээ энд ийм гоё одоо сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд харагдцгийн хувьд ингэж гоё одоо наслагч нь хамгийн гоё юм байна гэдэг тэр мэдрэмж надад бууж исэн байхгүй. Тэгэхээр таны бас энэ олонд ойлгуулах гад тэ бас энэ арга зүйн заах гад яваад байгаа зүйл бол яг л тийм эмхтэй чүдийг бэлдэх одоо ийм хөтлөөр эхлүүлчихэ гэж би өвдөө бас бодлоо. Тэгээ тэрний одоо суурин таны одоо хэлж байгаагаар бол яс чухал байж шүү. 35-аас дээш ингээд л байгалийн гараа дааврын өрчлөлтөнд орж байгаа юм чи энэ зүйлүүдийг нэг даваад гарахын тулд ийм л дээр анхаарах ёстой биш үү? Шимт хичээл нэгэх ёстой биш үү? Уламжлалт хоол хүнсээ авч үлдэх ёстой биш үү гэдэг энэ зүйлүүд чухал юм байна гэдэг би бол хувьдаа тэгж дүгнж байна. Тэгээд битүүний мэдээж бас ярилцлагын цаг бас төгсөж байгаа болохоор одоо бас миний асууж амжаагүй та бас энэ зүйлийг хэлчихүүлэх чухал юм байгаа юм да гэд хэлж амжаагүй тийм зүйлийг хэлэх одоо төгсгөлийн хормыг танд нээлттэй хүлээж байна. За маш их баярлалаа. Зөндөө гоё сэдвүүдийн талаар бас яриад тэгээ хүмүүс бас нэмэртэй авах болов уу гэж найдаж байна. Ерөнхийдөө эмэгтэйчүүдтэй зүгээр урайлаад хэлэхэд өөрийнхөө одоо өдөр тутмын завиурыг битгий ингээд хүлээн зөвшөөрөө зүгээр тэрнтэйгээ ингээд тийм бүр ингээд нэг гүрийгээд тийм л байх ёстой юм шиг эсвэл өөрийгөө буруутгасан байдлаар битгий хүлээж аваарай. Тэр чинь одоо биеийн ямар нэгэн дохиол өгч байгаагийн
бидний ингээл ядраагаал, султаагаал ингээл явуулахыг хүсэхгүй шүү дээ. Тэр чинь ямар нэгэн баланс алдагдчихлаа, нэг тэнцвэр алдагдчихлаа. Энийг нэг анхаарад өгчээж л гэсэн тохиор шүү дээ. Тэгэхээр ингээл нойр муутай, ядралттай, тэгэл нэг юм ундууцуу те. Тэгэл хүүхдүүдтэй нэг орилж байгаа л эргээл өөрөө тэрэндээ ингээл бид нар ч айгүй хэцүү хүн дээр хүлээж авч байгаа уустаа тэгчлээ. Би л ингэж тэгж яана гэх. Тэгэхээр тэгж хүлээж авахгүйгээр өөрийнхөө сайн тал, муу тал, жаргалтай, гунигтай танд ирж байгаа одоо гоё мөчүүд, одоо сөрөг зүйлсүүд энэ бүхэндээ ингээд орон зай үүсгээд өөрийнхөө бүхэл хувилбарт тэр айгүй гоё жаргалтай хувилбартаа тэр хаяа гунигэлцдэг хувилбартаа тий бүхий л хувилбартаа орон зайг бий болгоод тэгэх юм бол ингээд бид нар илүү өөрийгөө хүлээн зөвшөөрсөн, өөртөө инэрэнгөө хандсан. Тэгээд яг үнэндээ ээж хүмүүс яагаад өөртөө хайртай байх гэдэг юм бэ гэхээр миний нэг ойлгосон юм. Бид нар би тэгж боддог байсан байхгүй. Хүүхдүүдээ өөрөөсөө илүү хайрладаг гэж боддог байсан байхгүй. Тэгээд та бас түрүүнд буддын юм судалсан, анагаах ухаанаар явж байгаад ингээл зөндөө олон юм сэтгэл зүй ингээд судалсан. Сэтгэл зүй би бас яг хоол зүйчээрээ сурч байхдаа тэр коучинг гэдэг аспектээс аахгүй. Би тэгээд хоол зүгээр сурч ин чи ийм амархан юм байхад хүмүүс яагаад эмчнэр нь битгий тамигдтаа. Ийм хоол идээ, мэрэгчлэлтүүд нь хилээд тахт хэрэгжүүлж чаддаг юм болоо. Тэр нь л чухал юм байл. Тэгэл өөр дээрээ хэрэгжүүлээ сэтгэл зүгээр явсаар агаад spirituality одоо сүнс даалдах юу гэдэг. Одоо тэр юу гэж бодлон бурхан шашин бүх юм ингээд судлаад тэгээд миний хувь дээрээ ойлгосон юм нь эцэст ultimately би өөрөө сайн л хийж явахыг хүсэж байсан. Тэгсэн чинь хүн хизээч өөрийнхөө хайрлах үнэлэмжээс давж өөр хүнийг хайрлаж чаддгүй юм байна л гэдэг ойлгосон. Тэгээд би хайр хүндэтгэлийг өөртөө өөрийгөө хайрлахын тулд дандаа гоё хэсгээ биш. Тэр хаяа гонгэлдэг, хаяа юмд зовдөг, хаяа илүү одоо хүний өмнөөс ингэдэг тэгдэг тэр бүх юмдаа одоо тэ орон зайг үлдээгээд өөрийгөө ойлгоод өөрийгөө хүндэлж сайнтай муунтай нь хүлээж авсан эмэгтэй хүн хүүхдүүдээ эргэн тойрондох хүмүүсээ сайнтай муутай нь хувь заяагийн байгаагаар нь хүндлэх боломж олддог юм байна гэдэг ухтгууныг лагаас ойлгосон байхгүй. Тэгээд одоогоор бол тэгэл бид бүхэн 35-аас дээш наснда өмнө нь бол дандаа л хүмүүсийн төлөө хүүхэд гаргаал хүмүүсийн өмнөөс яажсан. Одоогоор жоохон өөр дээрээ тулгуурлаад тэгэл ээжүүд яг ингэдэг байхгүй юу. Өөртөө юм авахгүй бол тэр хүүхдээ амар санагдал нөхөртөө амаасаа ээжтэй амар за тэдмраа гайхав байвал гэл өөртөө ингээл таа хоон тавьчихдаг. Тэгэхээр өөрийгөө нэг жоохон анзаараад өөрийнхөө хувинг дүүргэсэн байхад бид нар ингээл тараагаал үгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө гой хувинг дүүргээд өөртөө инэрэнгөө хандаад тэгээд нэг 50 60-тай 70-тай байх өөрийгөө одооноос жоохон бэлдэж ухаараарай. 60-тай 70-тай тэр өдөр тутмын хугарлын ч байна уу, өвчний, үе мөчний одоо бид нар ээж аауд тэр зөндөө харж байгаа ш тэрийг бид нар мэдэрнэ. Хүүхдүүд мэдрэхгүй ш. Тэгэхээр тэрнээсээ урьдчилан сэргийлээд одоо өөртөө анхаарад цаг гаргаад ингээд алхмыг хийгэрэл гэдэг энэ ухагтхууныг хэлэх гээл байгаа. Тэгээд бас сэтгэл зүй бол маш чухал. Харах үнцэг маш чухал. За тэгээд гоо сайхны стандарт гэдээ ярих юм бол бүр дараагийн сэдв болчиход байна тий. Тэгэхээр нэг л туранхай байж ээжл нэг өөрөө болж байгаа юм шиг нэг эмэгтэй хүний үнэлэмж тэрнтэй ингээд хизээнээс холбогдсон юм бэ тий. Тэр хүн ямар сайн ээж үү, ямар сайн хүний төлөө тий ямар их чармаалт гаргадгүй, ямар инэрэнгүү, ямар хайраар дүүрэн бэ гэдэг тэр үнэлэмж ингээд биеийн жинтэй ингээ холбоотой болсон юм үед амьдраач байгаа юм шиг тий. Тэгэл нэг саарал үсээ тий үрчлээгээ ингээл өөрийнхөө тэр нэг илүү тэр тээж байгаа юундаа ингээл өөрчлөгдөж байгаа бие хүлээн зөвшөөрөхгүй одоо нас явах процессоо хүлээн зөвшөөрөхгүй тэр зүйлсээ хүлээн зөвшөөрөхгүй байхаар бид нар охтуудаа яаж үлгэрлэж байгаа юм бэ тий. Бид нар 10 үдтэй охин шиг байх гэдэг сошиалар юм харахаар бидрийг тий нэг 2 3 4 5 хүүхд гаргачаад л нэг 15-та охин шиг годгор охин шиг байлгах гээд байгаа энэ сошиал орчин энэ телевизэн энэ гоо сайхны стандарт гэдэг юм өөрөө бүр тэр бол бүр ингээд бүр юм том сэдв болчиход байна. Тэгэхээр тэр болгонд өөртөө жоохон үнэлгээ өгөө за би чи ингэж байгаа юм байна. Утсан дээр ингэж хараад би чи юу илээ гэд хуранхаа хахасаа илүү би болчинлаг байх хэрэгтэй юм байна тий. Илүү гоё биеийн жиндээ анхаарахаасаа илүү булчин
өөхийнхөө маасан дээр хэдүүлээ хэмжүүлээ явчих. Би яг нөгөө хүүгээ гаргасны дараа нөгөө илэг өөхөл мөглтэй ах миний 2020 оноос нь юу хэмжилт байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ хэвийн хэмжээндээ болсноо харах бүр яг тэрэн дээрээ тулгуурлаарай. Нэг үнтэй эмэг зүйлт ч юм уу авахынхаа оронд гоё маш гоё юм өргөж те жимэнд гоё фитнесийн багш аваад хийгээг сурчаарай те. Нэг сурцсан байхад гэдэг л иймэрхүү ойлголтууд бас тэгэл байна л да. Тэгэхээр гоё ойлголт биш. Ерөөсөө л нэг амьдралыг арай өөр өнцгөөс харах одоо левел ахиж харах тэр өнцгөөс л гоё уриалга хэллээ гэж бодлоо. Тэгээд яг энэ одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр та яг өөрөө баярлахээс илүүтэйг бусдад одоо мэдсэн сурснаа түгээгээд лекц сургат хийгээд ганцхан Улаанбаатартай биш орон нутгаар ингээд дамжаад ийм одоо номын өглөг хийгээд ирсэн танд бас их хувь хүний зүгээс талархаж байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж аваад Монголд одоо саацсан богинохон хугацаанд ярилцлага орсонд бас их талархаж байна. Ингээд таны эрдмийн болоод одоо бусад бүхэл үйл нь үргэлж дэлгэрч амжилттай байхын эрүүлийг өргөж байна. За тэр эрүүл Батар шгэ. Тэгээд та бүхэнд ч гэсэндээ танд ч гэсэндээ бас ажил үйлсэд нь, хувийн амьдралд нь, гэр бүлд нь одоо бүхэл сансан сайхан хүслүүд нь биелэх болтугай гэж ирээ. За мөн үзэгчтэй бас бодлоо. Баярлалаа. За баярлалаа. Захимж подкастын өөртөө хайртай эмэгтэй гэсэн сэдвээр ярилцсан дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.